За юу яцхан Night of the Seven Kingdoms-ийн шинэ гараад аваа тоончлоо. Нөгөө Америкт Super Bowl бүтэн сайндаа болсон. Тэгээ энэ зурлал ер нь бол Америкт бүтэн сайнд гарч байгаа шүү дээ. Манайд ихтэй те. Тэгээ тийм болохоор давхцсан гэд юунда Америкта 5 дахад гарсан. За тэгээ бидэд бол юу яасан? Хагасанд өдрөөсөн. Хагасанд 5 цагаас 5:30-аас цуглаад өдрөөсөн их гоё болсон. Супер анги байла. Галзуу анги байла. Интернетээр дүүрэн яриа болж байна. Эгоны талаар, Бейлорын талаар маш их яриануд явж байна. Маш их огшоосон ийгүү ийм гоё анги байла. Тэгээд одоо иймэрхүү цувралын яг ингээд ийм амжилттайгаа явж байгаа үед нь яг миний нөгөө нэг подкастаар л их ярьдаг байсан юм гарч байгаа юм л дээ. Юу гэхээр яг weekly гарахтай яг ийм чанартай цуврал 7 хоногаар шинэ анги гараад явах хамгийн том давуу тал юм. Юу гэхээр одоо та зүгээр л өнгөцгөн бодоод үзэх. Одоо Netflix жишээ нь Stranger Things-ийг Squid Game-ийг ч юм уу те одоо юу гэдэг Squid Game season 2 3 гэсэн бол яг үндэ нэг үргэлжлүүлсэн шүү дээ. Ийм цувралуудыг бол одоо 2 3 хувааж одоо Bridgerton жишээ нь хувааж ах жишээ нэ те. Ингээл 4 мөөрөн ч юм уу хуваагаад гаргаж байна. Яг мэдээж үзэх хүмүүс нь үзэж байгаа. Гэхдээ зүгээр Night of the Seven Kingdoms-ыг одоо энэ 4 ангийг яг нэг дор гарсан байсан бол гэж бодоод үзтээ. Тэгэхээр яг үзэхэд нэг юм үзэж байгаа боловч яг хүмүүсийн интернетийн хүрээнд авч холбогдлын хүрээнд одоо тэгэл pop culture гэдэг чи одоо эргүүлээл одоо энэ merchandise юу гэдгийг гошин сонин постнууд, мемнүүд те түүхэн судлахгүй тэгэл 7 хоногийн дотор тэр ангийн талаар зөндөө яриа өрнөн яах бол ийх бол эсвэл одоо түүхэн байдаг аль хэдийн номтой юм бүтээл бол номн дээр ингэсэн тэгсэн гэл эсвэл нэг суул амтай анхаар татгаж ятсан нэг аргуу нөхдүүд энэ ч одоо юмнуудын пост дээр чи наа чи ингэдэж шít гээл нэг тийм амар гайхуулаад байгаа ч юм шигтэй яг юу гэж гайхуулах гээд байгаа нэг тийм аргуу нөхдүүд байдаг ч юм ингээд мэдээж өсөр үзүүл байл да. Гэхдээ ерөнхийдөө бол net positive гэдэг шиг ихэнхдээ эрг юм гоё болол байж таардаг. Тэгээ дээрэс нь үзэж байгаа хүмүүс одоо fandom буюу фэнүүд зэрэг үзээд явах боломж бас гарч байгаа. Одоо жишээ нь Stranger Things season 3 гарч байхад би яг гарах үед нь үдэж чадаагүй явсаар байгаад сошиал медиа юмнууд ингээд энэ тэнд аливаа олон айгүй олон эпизодудаас нь янз бүрийн юм ингэж явсаар байгаад айгүй хэцүү болчихж байгаа байхгүй спойлдуулаад энэ трек өнгөрч чам. Тэгээ үзээ явсан ч гэсэн зэрэг үзэхгүй те бинж модлын хүмүүс зэрэг үзэхгүй. Тийм учраас яг week to week явж байгаа цувралын давуу талын чи гарч. За тэгээ дээрэс нь би бол энэ цувралыг маш амжилттай болгож байгаа айгүй том нэг нөлөөтэй зүйл нь үргэлжлэх хугацаа гэж бодож байна. Яг мэдээж хүмүүс айгүй богинохон байна гэдэг одоо жигнэсэж гомдолж байгаа хүмүүс тоглооморж гомдолж байгаа хүмүүс байна те одоо ганц сул тал нь богинохон гэл. Гэхдээ айгүй том онж байгаа зүйл нь бол богинохон байгаа нь гэж бодож байгаа. Гэхдээ албаар богинохон байгаа даа биш. Дахиад өмнө ярьсан шиг яг үргэлжлэнд байх ёстой доо тахарж байгаа даа. Гоё. За тэгээ кастинг ярих юм байхгүй. Мундаг кастингтэй байна. За тэгээ энэ эпизод дээр бол нэмж спойлер юм бол нэг ярихгүй. Өнөөдрийн эпизод бол ярих юм нь илүү бага. Харьцангуй бага байлаа гэж бод чин цөөхөд мем нэмсэн байгаа. За тэгээд сүүлийн 2 ангийг мэдээж фэнүүдээрээ цуглаж үзэн за энэ ревю болгоныг бол Central Perk Lounge бол ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Дараагийн 2 анги бол 2 сарын 16 болон 23-ны өдрүүдэд бол гарнаа. Яг цагаан сар зөрж байгаа учраас айгүй боломж юм байгаа. Тэгээ нэгд өдөр болгоно гэсэн үг те 16 болон 23-ны орой 7:30 минутаас цуглаад 8 цагаас үзэр гарна шүү. За тэгээд шинэ merchandise гаргаж байгаа таад яг одоо харж байгаа бах. Шинэ гоё merchandise гаргасан байгаа. Гоё нийтж байгаа гэж бол бодож байна. Тийм тэгээд энэ подкастыг бол таад юу яах одоо дараагийн өдрөөс буюу 16-наас эхлээд захиалж авах бол боломжтой болж байгаа. Тэрнээс өмнө захиалсан ч бол гэхдээ 16-нд очиод бас захиалсан ч болно. Ийм бол байж байгаа. Тэгээд манай Instagram-аар эсвэл Facebook-оор холбогдоод захиалж болно шүү. Тэгээд 16-нд бас очиод үдэж болно, материалтай танилцаж болно, чанартай танилцаж болно, хэвлэл хийц бүх юм маш чанартайгаа. Энэ бол арай өөр хөлбөрөнд таарч ирсэн те. Тийм энэ хөлбөр ч гэсэн байгаа. За бас podcast ч гэсэн байгаа шүү. Захиалж авах боломжтой байгаа. За энэ жил тэгээд айгүй олон үзүр ивентүүдээр гоё мерчендайзууд гаргаад явна. За тэгээд энэ эпизод руу орцгоё. За энэ эпизод бол өстой амар огшоосон янзын анги бол байла. За тэгээд энэ эхлэл бол эхлээд юм од гарыг сарж байгаа юм шиг байж байгаа. Энэ өөр чин гадаа нөгөө нэг M3 те нөгөө модныхоо доор хөвтж байгаад юу яадаг штэ. Од хараад хамт хөвтөг. За энэ нь ингээ мэдээж харамсалтайгаар бол гяндам болж хуурж байгаа. За тэгээд үл синээр яриад юмнаа. За гяндангийн тааз болж байгаа юм харамсалтай хэсэг те. За тэгээ энэ чинээс эг орж ирж байгаа.
За энэчнээс яг орж ирж байгаа нэг юм Targaryen мод дээрээ тавьчихсан те энэ хувцс мовцсон биеийн хилэмж нь Targaryen мод дээрээ тавьчихсан байж байгаа. За тэгээ ингээ хоол оруулж ирээ гэсэн чи хөрхи данк тэнцээ зөндөө өссөн. За тэгээд яг одоо эн чинь нэг юм сонирхолтой хэсэг байна. Одоо данк эн чинь ингээд амар өссөн юм ярьж штэ идэж штэ те. Тэгж байгаа хооронд ингээ яг юм ярьж. За энэ хэсэг бол ингээд яг дээрээс нь харж ирж байгаа. Данк доор сууж байгаа. Яг дээрээс нь тэгээ юм ханхүү те. Сүртэй хувцастай цэргүүттэй хамт орж ирээд хоол өгөөд хоолын нөхчүүд гар гээл те. Тэгээ ингээ дээрээс нь орж ирж байгаа. Тэгээ данк тэнцээ өссөн доор сууж байгаа ингээ ярьж. За тэгээ одоо бид нар болохоор эгийг данкийн өнцгөөс доороос дээш харж. Яг энэ цаг үед яг энэ нөхцөлд болвол эг одоо дээр байгаа байхгүй. Тэгээ нөхцөл байдлын үед энэ чинь ханхүү те. Тэг дээрээс нь харьцаж. Тэгээ ингээ одоо манай авгах те. Авгах одоо би өөрөө ч хуурсан одоо учраас уучлалт авах хэрэгтэй гэж хэлж байна. Тэгээд дээрээс нь харж. За гэхдээ эн чинь бол одоо бас давхар Бэйлорын дүрийн хөгжүүлэлт явж байгаа. Тэгээд Бэйлор эгийг бол одоо юм зөв хүн байх хэрэгтэй, нэр төртөө хүн байх хэрэгтэй. Одоо буруу зүйл хийсэн үедээ уучлалт гуйж чаддаг хүн байхыг зөвлөж одоо ингэж чиглүүлж бас чадж байгаа гэдгийг харж байгаа тийм. За тэгээд чи нэрээ хотлоо ярьсан гэдгсэн чи эг тийм эг оныг тавьчихсан нэр. За тэгээд энэ дэр нэг сонирхолтой юм байна. Ягаад Мейкарын эхнэр хоёр дөрөв дэх хүүдээ Эгон гэж нэр өгсөн юм бол гэдэг. Сонирхолтой яг түгээмэл нэр л дээ. Гэхдээ энэ ч одоо нөгөө Conqueror хүний нэр те 3 удаагийн хаан өмнө нь Эгон байсан. Ийм баг 4 уучлаарай. 4 Эгон хаан байсан байгаа. Ийм үед яг дөрөв дэх хүү өөрөө хааны дөрөв дэх хүү мөртлөө дөрөв дэх хүүдээ Эгон гэж нэр өгсөн бол гэдэг. Бас сонирхолтой Мейкарын хувьд. Тэгээ магадгүй мэн хүмүүс стример байсан байж болох юм те. Тийм 4 Эгон байсан те. За энэ чинь ингээд 4 Эгон байсныг хэлж. За энэ чэнэс ингээд яриа бол одоо өөр динамик руу орж ирж байгаа. 4 Эгон байсан гэдгийг хэлж та. За энэ шиг ингээд хэм болвол яах гэж ингэсэн. Тэгээ албаар одоо юу яах гэсэн юм уу? Зүгээр нэг юм хэж найтаар тоглох гэж ингэсэн юм уу? За ингээ яг суугаад ирэнгүүт яаж юм хэр харилцаа тэгшүүлж ирж байгаа. Ер нь бол эхлээд те. Өнцгийн хувьд харах өнцгийн хувьд тэгээ дүрийн илэрхийлэмжийн хувьд л тэнцүү болж. Тэгээ дээрэс нь одоо яг тэнцээ ингээ болонд хөөрх ингээ суугаад илүү жижиг те ингээ зэрэгцэж ирж штэ те. За энэ бол бас одоо дэлгэцийн кино урлагийн бас одоо cinematic юу гэмдэ cinematic илэрхийлэмж гэх юм да. Тэгвэл илүү зөв болох те. Ийм гоё илэрхийлэмж байх бас тэнцээ мэдрэмж өгч те. За тэгээд Дэрон бол энэ турнид явах байсан. Өөрөө Squire хийх гэсэн ууг нь Squire хийхийг хүсэж исэн гэдэг. Тэгээ энэ чи Данк одоо энэ чи ууралж эхэлж байгаа юм тийм. Тэгээ энэ дээр нэг гоё юм юу гэхээр Данкийн характер айгу гоё байгаа байхгүй. Данк хэдийгээр одоо энэ чи ханхүүтэй сууж байгаа. Өөрөөхөө байр суурийг мэдж байгаа. Тэгээ энэ чи бүхэлд ханхүү гэдгийг ойлгоцсон. Тэгээ өөрөө өмнө ханхүү дутцсан тийм. Ийм байгаа мөртлөө бүгдэнтэй нь адилхан харьцдаг. Яг харьцах ёстойгоор биш. Яг харьцахаараа л харьцдаг. Энд чи яг ууралж бухимдаж яг ингээд загнаж харьцаж байгаа. Тэгээ Бэйлортай харьцаж байгаа өөр юу байдгийг мэдээж одоо юу ч үл хүндэлж байгаа юм хийхгүй ч гэсэн харилцаа бол яг нэг тэрээс айгуу чухал. За тэгээ эг энэ чи бол одоо ямар нэг буруу юм хийж ийн гэж бол бодоагүй хөөр хэдөө энэ байж байгаа чаас. Тэгээ буруу юм хийж ийн гэж бол бодоагүй гэсэн чинь гүжи буруу юм хийж байгаа мэдсэн шүү дээ. Чи худлаа яриа үсттэй. Тэгээ тэрээс айгуу гоё тийм хэсэг байгаа. Хүүхэд бол энэ ч тэрийгэ зөвтгөхөд хэцүү. Гэхдээ насан туршсан бол өөрөлдөө хүүхэд бол тэнцээ ингээ өөрийгөө зөвтгөж байгаа байхгүй тийм ингээд яг буруу юм хийн гэдэг хүнд муу юм санахгүйгээр хийн. Муу юм санаагүй гэдэг утгаар ойлгож байгаа байхгүй тийм. Гэхдээ худлаа ярьсан. Яагаад худлаа ярьсан? Мэдж байгаа тийм. Яг тэр нь ингээ зөв зүйл биш. Яг муу юм санаагүй. Гэхдээ зөв зүйл биш гэдгийг мэдж байгаа учраас худлаа ярьсан. За тийм чи чаавас ингээ нөлөөлсөн бөмбөгнөд ингээ ингэсэн чи уйлаад байгаа юм байхгүй. Тэгээ тэмцээнд тэгсэн чинь эг энэ чи тэмцээнд очиж чадахгүй болсондоо гуйнархаад энэ төр гэдгсэн чи юу баста бяцхан ханхууг яаж гуйнуулж болох вэ те тэр. Тэгээ ингээд ууралж байгаа байхгүй те. Тэнцээ ингээд энэ ертөнцид хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байгаа вэ? Энэ ханхуу хүүхдийн хувьд бол тэнцээ ингээд энэ тэмцээнд очих гээд амар excited байсан. Тэрэндээ чадахгүй болонгуудаа харамсаад гуйнархаад боломж олдонгууд нь явчих واخгүй. Гэхдээ тэр нь энэ зүгээр л нэг хөөх юм нь флип ботомоос гаралтай найт болохыг мөрөөдөөл зөриөл ингээ сайн хүн болохыг зөриөл мөрөөдөөл ингээл явж байгаа Данканд гай болох магадлал зөндөө өндөр. Тэг гай боллоо гэх төр хүний амьдралаар одоо яригдах бол Эгоны хувьд бол одоо тэнцээ зүгээр л нэг оролцмоор байсан жоохон дуртай байсан юмд нь л
орцдохгүй болж байгаа гэдэг ч юм уу те ингээд харьцаанд бүр ингээд тэнгэр газар шиг юм болж байгаа гэдэг нь бас айгүй чухал те. Тэгээд хөөрхөн энэ ч бол одоо өстө уучлаарай би жихнээсээ ингээд амар харамсаж байна. Хөөрхөн амар харамссан. Тэгээд энэ чи хин хэлдэг шүү дээ. Донк магадгүй айгүй азгүй байсан байх чи битээр те ийм нөхцөлтэй ингэж тааралцсан да танилцсан да байл айгүй азгүй байсан байх гэдэг. Тэгч. Тэгээд яг одоо тэгээд намайг яах юм гэдгсэн чи хоол идэ дуусныхан дараа манай ах уулзъя гэсэн чи. За би одоо айл идэ нэг таргаар нь ханхуу зодцоо одоо өөрөө хүлээлгээд яах вэ гэдэг ч те. За энэ хэсэг бол их гоё. За Бэйлортой уулздаг хэсэг те. За энэ дээр бол одоо Бэйлорын Лорд Ашфордын номын сан энэ том өрөөг нь аль хэдийн идэлцэн ингээс очихтай ном уншаас оч. За тэгээд Данкин чи бол ээг үнэхээр харамсаж байгаа одоо гэдгийг амар ойлгоод тэгээд бас хэнийг эгийг бас өрөвдөж байгаа энэ хэсэг дээр те. Тэгээ ингээд бити асгачаараа гэд одоо Бэйлор тэнд бити навиноо асгачаараа гэдгсэн чинь наа ч асахгүй сайн хүү гэдэг те би одоо муу юм санаагүй гэдгийг би ойлгож байна. Гэт тэгсэн чинь Бэйлор тэнцээ тэгж байгаа. One need not intend harm to do it те. Хүн хүрхийг зориогүй байлаач хор учруулж болдгоо гэдгийг хэлж байгаа. Тэр сайн байгаа. Тэгэд бас өөр нөхцөлд өөр хүн байсан бол иймэрхүү юм дээр ханхуугийн өмнөөс бас ийм юм зүрж хэлэхгүй те хэлэхгүй алуулна штэ. Донк юу вэ гэхээр одоо тэнцээ ингээд наач асахгүй зүгээр би яг гоо тийм уур тоон нь хэлж байгаа тоон миний сайн хэлсэн шиг бүсэлтэй наач асахгүй ингээд сайн хүү байгаа энэ төр. Гэтэ өөр нөхцөлд байсан бол энэ хүн бараг толгоогүй болохоор юм нөхцөлтэй байж байгаад юу тэр эгийг өмөрж урдуур нь орох те. Ер нь бол тэгээ эн чи бас одоо Бэйлорыг ч одоо ямар хүн хийдгийг хэлж байна, Данк ч ямар хүн гэлдгийг хэлж байна те. Одоо юу гэдэг өөр нөхцөлд харах юм бол Мейкар ч юм уу юу гэдэг өөр хүний нөхцөлд харах юм бол Данк давраад байгаа юм шиг те. Ингээ хан эсвэл одоо Бэйлор зөөлөн хүн байгаад байгаа болохоор давар шарцаад байгаа юм шиг гэж харж болохоор боловч яг үүндээ тийм биш. Бэйлор тэн чи хүн давраах хүн бол биш байгаа байхгүй. Зөөлөн байна, ухаантай хүлээцтэй, бодлоготой политикл ийм байж чадж байна. Гэхдээ зөөл одоо юу гэдэг давраах хүн бол биш байгаа байхгүй те. Тэр бас айгуу гоё деталь байгаа. За тэгээ Бэйлор хэлж байгаа юм те. Ингээд Данкан лүгөө хөш надад хэлэх байсан юм аа. Яг хав тэнцээ хин цаг байгаагүй ингээл тэгж л амжаагүй ингээл тэгж байгаа юм л да. Гэхдээ тэнцээ наач нь бол зөв зүйл байгаагүй гэдгийг Бэйлор хэлж байгаа. За тэгээд энэ чи Сэр Данкан ингээд Эйрионыг алдсан ч байсан болоосаа гэдэг тэгж байна шүү дээ. Тэгсэн чинь хэм болохоор Бэйлор болохоор ингээд Эйрион чинь чиний аахаа те. Одоо энэ Санвартан одоо Септенс буюу Санвартангууд гэх юм уу да тийм бид нарыг бол одоо ах дүүсээ хайрал гэж заасан заадаг. За тэгээ Бэйлорын хувьд бол одоо 3 дүүтэй тий Ирис, Рейгел болон Мейкар гэсэн 3 дүүтэй. Тэгээ Эгоныг явж игээ тий Эгон гэсэн чинь ингээ гараа барьж марцсан амар тийм юм уу одоо биеийн хилэмж нь шал өөр тий. Одоо тэр цаана явж байгаа ингээ гар мараа ардаа барьцсан. Гэхдээ энэ дээр мань хүний принц биеийн хилэмж энтерл юм болохоос үнэндээ бол хүүхд болохоор хүссэндээ байх ёстой одоо байх ёстойгоор бол байгаа хүссэндээ бол биш байгаа гэж би бодод. Яг Данктай хамт байсан энэ одоо өмнөх эпизодын төгсгөл хүртэлх мөчүүдэд Данктай хамт байсан ээг бол яг хүүхэд өөрийнхоороо байгаа нь л тэр яг өөрийнхоороо байгаа нь тэр тэгээ жоохон ч гэсэн цаг хугацаанд өөрийнхоороо байж чадсан нь л тэр байсан баг гэж. Түүнээс ш яг Эгон принц Эгон Таргариен те гэдэг утгаар бол Royal гэр бүлийн хүү те ханхуугийн хүү өөрөө ханхуу за ийм утгаар бол одоо юу болол ээг бол өөрийнхоороо байх боломж хэцүү. Тэгээ бас нэг тийм төрлийн дарамт гэж бас хэлж болохоор л байна те. За тэгээд ээг гарсны дараа бол Бэйлор хэр сайн найт юм бэ гэдэг чинь. Тэгсэн чинь яг Сэр Арлен бол ойр зүрийн юмыг бол хөөрхөн заасан. Тэгсэн чинь дээр нь эгийн эгийг Данкан хулгайлаа явсан болгоод одоо юу яатсан баг те Данкд хэрэг нэмсэн баг. Эгийг Данкан хулгайлаад явсан болоод Данкд хэрэг тогтсон баг. Дэрон те Дэронээс. За ингээ энэ дээр бол одоо яаж юм гэхээр Эрионыг зодсон дээр нэмээд Дэрон тэнцээ Дэроныг Мейкар аав нь олоод тэгээ дүү чи яасан гэдгсэн чинь нэг өндөр нөхөр авч орж ирээд хулгайлаа аваа гэд Данкд хэрэг нэмчих. За тэгээ цаана дуграал бороо ороол те. Тэр хүн чинь гянданд байж хахад бас ингээл цонхон дээр харах авч байгаа бороо ороол ингээл байжсэн. За таньсэл яах болж байна. Тэр нөгөө охиныг яах орсон. Гэмгүй байсан ч гэсэн ухаалаг үйлдэл байгаагүй. Дайн дэжингүү үйд ч гэсэн одоо тэр луу хөнөөж байгаа жижиг үзүүлэх нь бол буруу. Тэ Blackfire-ийн бослого бол тийм ч олон жилийн өмнө бол байгаагүй. Саяхан байсан дээ 10 хэдэн жилийн өмнө. За тэгээд House of the Dragon те одоо лууны гэр бүл одоо юу болол хүндлэгдэх ёстой
гэдгийг хэлж. За тэгээд Эрион хэнийг бол одоо тэр Танзелийн жүжигийг бол одоо бослог дийдэх далд халдлага гэж үзсэн энэ төр гэдэг те. Одоо бараг наатай чинь ингээд хэтрүүлж явсаар байгаад нэг мэтгэд бол одоо 90 усаасаа урвсан болсон те. Treason хэмжээнд болох үз гэд Бейлор тэгчтэй. Бейлор бол яг Эрионыг мэдж гин те. За тэгээд тэрэнд ингээд өөрөө итгэж байгаа мó гэд хин Донк асуухад бол хин Бейлор тэрэнд орж шууд утгаар хариулах байхгүй. Нэг хэлж байгаа юм ихээр эргэлзээгүй нэг факт байна. Тэр нь бол чи хааны одод гар хүрсэн. Тэгсэн чинь ингээд Донк яг түрүүний миний ярьдаг нөгөө нэг юм хинтээж адилхан харьцдаг гэдэг юм гарч ирж байгаа. Босч ирснээ тэнцээ ингээд. Гэхдээ тэр охины чинь гарыг ингээ хуглаа хийцэн штэ гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь Бейлорыг яг хүн гол нь бас Найт гэдэг утгаар нь харьцаж байгаа байхгүй. Тэг чи ингээд юм ханхуу манхуу ингээ би бол ингээ дор хүн дорд хүн тэ энэ юм гэж байгаа юм бол байхгүй. Тэрийг бол мэдж байгаа үл хөндлөж байгаа юм байхгүй ч гэсэн. Тэр нь бас айгуу гоё. Ер нь тэрийг ч гэсэн Бейлор мэдж байгаа те. Чи миний өмнөөс чанга дугуурлаа бослоо инээ тэр гэсэн юм бол байхгүй те. Мэдээж болохгүй даварсан юм яах юм бол зүгээр байхгүй шүү дээ. Тэгээд шалтгаан юу байсан ч гэсэн хааны ачууг зохих бол ухаалаг үйлдэл биш ээ гэдэг ч. Тэгсэн чинь үгүй та өөрөө ингээд миний оронд байсан бол адилхан юм хийхгүй гэж үү те. Данкийн хувьд бол Найт хүн юм байх хэвээр те. Гим зэмгүй хүнийг хамгаалж өмгөөлж хамгаалж явах хэвээр гэж те. Тэгсэн чинь магадгүй. Гэхдээ би чи хаанхүү? Чи бол хээж Найт шүү дээ те. Гэсэн утгатай юм л ч те. Би бол ээж Найт шүү дээ. Би бол хаанхгүй. Тийм учраас шал өөр ахсан те. Дүүгээ тэнцээ баг одоо яаж байгаа сургаж байгаа одоо загнаж байгаа те. Ийм болох байсан. Тэгсэн чинь ингээ бүх Найтууд адилхан тангараг өрөвдөг биш юм уу? Тэг гим зэмгүй хүнийг хамгаалахаар гэдгүү мүү гэж ингэж орж ирж байгаа нь амар гоё. Тинчээ ерөөсөө л би ч хаанхүү чи юм биш те гэж яхад л тэр хамаагүй гэсэн юм хандлагатай байгаа байхгүй. Тэр хамаагүй Найт бол Найт. Адилхан тангараг өргөдөг. Тэгээ адилхан л одоо гим зэмгүй сул доройг хамгаалах хэвээр гэдэг айгуу гоё. Тэрийг Бейлорд гэсэн бас хүлээж авч. За тэгсэн чи Эрион хэм Бейлорд урдаас нь Эрион чиний толгойг болол авах хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл цаа зарах хүсэж байгаа. За гэхдээ тийм бол байхгүй. Гэхдээ одоо trial-гүйгээр ямар нэг процессгүйгээр зүгээр өнгөрөөнө гэж бол байхгүй. Тэгээд Дэрөний хэлснээр бол эгийг холгааж явсан хэрэг нэмэгдэж байгаа учраас trial буюу шүүх процесс явах юм бол яаж утсан Донк ялагднаа. Тэгээд шүүх хуралд ялагдах юм бол хамгийн яах вүлээ гэдгсэн чинь хамгийн сүлд Royal хүнд одоо тий хааны удмын ч юм уу за цэвэр удмын биш гэсэн байх албагүй. Гэхдээ хааны гэр бүлтэй ойрхон ордны хүмүүс Royal хүнд гар өрсөн хүний гарыг нь тасцсан гэдэг. Тэгээд тэгснэ чи бас өшгөлж амтсан биз дээ тий. Өшгөлээд амтсан биз дээ тий. Өөрөөр хэлбэл одоо яг шүүх ёсоор нь яваад ялагдаад ч яах вэ? Одоо буруутайгаар тодорхойлоод яах юм бол одоо гар хөлөө алдах нь шүү дээ. За тэгээд ийм асуудалтай. За тэгээд хин Бейлор бол өөр сонголт байна. За тэр өөр сонголт нь юу юм бэ гэхээр илүү дутуу сонголт гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ дахиад асуусан Донконд тоо тэгээ бүтэн нэрээр нь дуудаж байгаа бас айгүй хүндэтгэлтэйгээр те. Хэр сайн одоо юу вэ? Найт юм бэ? Тэг хэр сайн тулдаг вэ гэдэг нь. Тэгээд зөв бодлоготой шудраг хэрнээ энэ политикл нөхцөлийг ойлгодог, хүндлэлцтэй хандаж чаддаг. Гэтэл дотроо Бейлорын хувьд дотроо Эрионд бол дургүй байж таарна. Тэр нь энэ бас тодорхой хэмжээнд нөлөөсөн л байж таарна. Яаж ч юм шудраг ханддаг хүн байсан байгаад тэр бол нөлөө бол байсан л байж таарна. Тэ цэвэр тэрнээс болоо гаргаж байгаа шийдвэр биш ч гэсэн. За тэгээд trial by combat гэдгээ одоо хэлэхээр энэ ч дараа нь орж ирж байгаа. За энд нэг хэсэг харуулнаа. За тэгээд trial by combat-ээр үзье. Энэ бол миний эрх тий. Одоо ийм эрх байгаа. За зүүн талаас. За энэ байгаа нөхдүүдээр. За зүүн талаас Lord Ashford байж байна хамгийн зүүн талд. За одоо энэ хамаг үйл явдал болоод байгаа одоо газрын гол одоо ноён Lord Ashford охиныхон төрс өдөр болж байгаа. Тэгээд тэрүүгээр л энэ тэмцээн боо юм гэдэг байгаа шүү дээ тий. За Lord Leo Tyrell Longthorn очтой. Одоо уурт өргөс очтой гэх юм. Одоо Tyrell-уудын чинь одоо хил ураа үг нь одоо growing strong шүү дээ тий. Холианы Tyrell тэрийг агай гоё доёолдог шүү дээ тий. Growing strong гэдэг үгтэй Longthorn очтой одоо урт өргөс очтой Leo Tyrell. За энэ Leo Tyrell-ийн хувьд бол High Guard-ны Lord. За тэрийгээ дагаад Warden of the South. За өмнөд нутгийн одоо хамгийн том Lord ноо гэсэн. Одоо энэ нутагт бол яг энд Baylor Maker энэ төр ирсэн байгаа болохоор өөрөлдөө ханхуудууд ирсэн байгаа болохоор өөр түүнээс биш Leo Tyrell бол энд голд суугтай. Leo Tyrell бол энэ өмнөд нутгийн хамгийн том Lord гэхгүй. Одоо бүр яг хааны удмын том хүн л ирээгүй бол Leo Tyrell энэ нутгийн хамгийн том эрх мэдэлтэй хүн гэсэн.
За тэгээд Crown Prince Baelor Targaryen Breakspear очтой. Breakspear одоо жад хугалагч гэх юм одоо тийм сүртэй очтой тий. За тэгээд дараа нь бол мэдээж Prince Maekar Targaryen. За тэгээд Bright Flame тод дүйдлэхээр буруу тод гал юм болов. Очтой Aerion Targaryen энд бол хамгийн цаана сууж исэн. За тэгээд энэ бол миний эрхээ гэдгсэн чинь би зөвшөөрөхгүй байна. Тийм юм байхгүй. Нөгөө нэг night-ыг одоо trial нэхэж байхдаа хүлээн авахгүй гэсэн юм бол байхгүй. Тэгсэн чинь trial of 7 те. 7 одоо хүний trial-аар үзье. Наа ч бол одоо миний эрх гэж би бас итгэж байна гэсэн чинь Maekar-ын таадад харцаг бол тэр өрөөнөн гой. Миний эрх гэж болол би итгэж байна гэдэг. Миний эрх штэ гэдэг. Тэгсэн чи одоо Baelor-ыг хар. What the fuck is a trial of 7? What the fuck тэр нь юу юм? Тэгээд гол нь Baelor руу харж байгаа байхгүй тий. The fuck is Trial of 7 гэ Baelor руу харж. Тэгсэн чинь одоо энд Lord Tyrell хинлөө Ashford руу. Энэ өөр амар хөгжилтэй гэх юм уу юм. Бас гоёс. За тэгээд Baelor хэлж өгч. Энэ өөрөө л энэ ч баг үзэгч хийж штэ тий. Өөр төрлийн trial нэг ашиглаад байдаггүй эртний хуйлаа. The Trial by 7 бол одоо андаалууд итгэхтэй 7 одоо хүн хоёр талаас одоо нэг бурхныг төлөөлж те одоо бурхны тоогоор төлөөлж гэвэл илүү 7 бурхныг тоогоор төлөөлж 7 хүн хоёр талаас үзэх юм бол одоо бурхад яг зөв үр дүн одоо зөв шийдвэрийг болол гаргана гэж итгэдэг байсан гэдэг. За энэ дээр хэдүүлээ жоохон дайлина. За андаалууд итгэдэг байсан гэдэг. За андаалууд гэж юу юм бэ гэхээр би өмнө товчонд орж ирсэн. Westeros байдаг 3 одоо үндэс угсааны нэг нь юм аа. За анх бол First Men гэж хүмүүс ирж исэн. За одоо Children of the Forest болон ийм үлгэрийн гэмээр янз бүрийн амьтад амьдардаг ийм тип байлаа л да тий өмнөх хэсгээрээ Westeros-тэй холбоотой. Тэгэхэд First Men ирж 7000 жил хоорондоо байлдаж яаж байгаад Pact буюу одоо эвийн гэрээ байгуулж олон мянган жил бас цөө хэдэн мянган жил бас дайггүй хамтаал амьдэрсэн байдаг. First Men болон Children of the Forest. За тэгжсэн чинь усан онгоцоор юу нөхдүүд ирсэн? Андаалууд ирсэн. За андаалууд бол одоо Essos-ын Andalos гэж нутгийн нөхдүүд. За Andalos гэж нутаг бол одоо Essos-ын баруун хэсэгт байрладаг Pentos-оос хойшоо Bravos-оос урагшаага байрладаг юм одоо газар бол байдаг. Энэ газраас ирсэн нөхдүүд тэгээ тэр газраас бол яагаад ирсэн бол бас таамаг нь сонирхолтой байдаг. За тэгээ эрэхтэй бол юу яасан? Faith of the Seven гэж ийм одоо шашныг бол авчирсан. За тэгээд ийм учраас бол одоо юг Westeros-ийн хаан бол одоо Lord of the Seven Kingdoms, King on the Iron Throne, King of the Lord of the Seven Kingdoms, King of the Andals, the Rhoynar and the First Men гэж. За андалууд эднэр. За Rhoynar гэдэг нөхдүүд бол андалууд юунд ирээд Westeros дээрээ First Men-тэй байлдаад First Men-ийг бүр ялаад нэлээд хоошоо нутаг руу шахаж түлхээд тэгсний дараа тэгээд ер нь бол тогтцоосон. Тэгээд тэрний дараа бол бас нэлээд хугацааны дараа бас олон хэдэн мянган жилийн дараа бол одоо Rhoynarууд ирсэн байдаг. За Rhoynarуудын одоо ийм хэсэг бүлэг хүн цухтааж явсан одоо өөр дайнаас цухтааж явсан одоо хүмүүсээ авч явсан Nymeria гэж гүнж болол одоо байдаг мундаг дайчин ийм эмэгтэй. За тэр эмэгтэй юунд одоо андаал гаралтай Martell House-ын одоо тэр үедээ одоо гол Dorne нутгийн бол гол хаус бол байгаагүй. Гэхдээ дэжгүй хаусууд одоо дээгүрх ордог хаусуудын нэг байсан. Тэр Martell-ийн хаусын одоо хүнтэй болоо суугаад одоо юу яасан байдаг. Rhoynar болон андаал гаралтай юм хаус үүссэн бол байдаг. За андаалгийн бас нэг сонирхолтой юм нь бол одоо Dothraki-чууд бол одоо Westeros-ыг бол юу гэдэг Resh Andali гэж нэрлэдэг. За тэрний юу гэхээр андаалуудын нутаг гэсэн утгатай ийм хэлээр хэлдэг. Тийм ч учраас Jorah Mormont-ыг бол одоо Dothraki-нууд хэдийгээр хойд нутгийн хүнж гэсэн Jorah the Andal гэж дот. Яагаад гэвэл одоо юу гэдэг Westeros TV-ийн одоо хүмүүсийг бол Resh Andali буюу андаалуудын нутаг гэж Westeros-ыг бол нэрлэдэг. За тэгээд андалууд бол одоо incest буюу гэр бүлийнхэнтэй сууж одоо хүүхдтэй болохыг эсэргүүцдэг байсан. Одоо боолтой байхыг бол эсэргүүцдэг те. Slavery-г эсэргүүцдэг юм байсан. За тэгээд заламж халаа бол эхний одоо том хүн, үндсэн том хүн одоо гэрлэлтээс төрсэн том хүн бол заламжлааг нь заавал дагдаг одоо авдаг юм байсан.
Октод нь бол авдаггүй. Үргэлжлүүлдэггүй юм байсан. За дээрэс нь андалуудын авчирсан нэг сонирхолтой соёл юм бол Night гэдэг. За одоо энэ цуврал дээр одоо Night of the Seven Kingdoms гэж ярьж байна. Night гэдэг зүйлийг соёлыг бол андалууд авчирсан байгаа. За тэгээд энэ Trial of Seven гэж энэ тулааныг бол одоо шүүх процессыг бол бас андалоос нутагтаа бол хийдэг гэсэн гэж байгаа. За тэгээд яг янз бүрийн одоо юу гэдэг андалуудын одоо соёл түүхэд бол одоо бурхан 7 бурхан болоод одоо энэ гадны нутагт хаант улсыг бол амлсан гэдэг учраас гэж Вестеросыг ирж ижилсэн гэж бол одоо ёс заншилт нь ярьсан байдаг боловч одоо Мейстрүүд түүх судлаач те Мейстрүүд бол үзэхдээ бол андалууд Эсосоос бол одоо Valerian Freehold гэж том одоо энэ ертөнцийн бол одоо Ромын эзэн дүүрэн баггүй юу ер нь бол те энэ Valerian Freehold-ыг бол одоо Freehold-оос одоо цухтааж Westeros-оор ирсэн гэж бол үздэг. Ягаад гэвэл тэр цаг үед бол одоо Valyria үнэхээр гайхалтай юм хэмжээнд хүрсэн байсан. Тэгээ маш хурдцтай тэлжсэн тэд нар чинь тэгээ луу муутай нөхдөөд те. Тийм байсан учраас тэнцэнс цухтаасан гэж бол үздэг юм байна. За тэгээд юуны өмнө бол зарим нэг юунууд Westeros бол 4000 жилийн өмнө андалууд Westeros-ыг эзэлсэн гэж одоо дайн хийсэн гэж үздэг. Гэхдээ зарим Westeros нь бол 2000 жилийн өмнө байсан гэж үздэг. Тэгэхээр ер нь бол яг тодорхой бол бас биш ээ гэсэн үг те. Одоо энэ дээр бол одоо 6000 жилийн өмнөх одоо балаа юунуудын андалуудын түүхээр өөрийгөө халахлаад байгаа мó гэд мейкер уралдаг шүү дээ те. Хинд Arion'д. За тэгээд одоо юуны андалууд бол юуны Westeros руу дайрж явах үед бол одоо хойд нутгийн одоо тэ North хойд нутгийн зүүн эрэг рүү дайрж исэн дайралтуудыг амжилттай одоо хамгаалаад тэгээ буцааж зөрүүлж одоо юу яаж исэн Андалус нутгийн одоо эрэг рүү тухайн үеийн House Stark-ийн одоо хаан хойд нутгийн хаан King in the North Theon Stark гэж хаан бол одоо Андалусын нутаг руу бүр зөрүүлж дайн хүртэл хийж исэн юм уу түүх бол бас байдаг байгаа. Яа тэгээд одоо хуучин цагийн Андалусын нутаг бол одоо Pentos-ын одоо юу болол эзэмшилт бол орчихсон. За тухайн үедээ бол эднэрийг явуулсны дараа бол одоо Valyrian колон болж исэн Pentos. За одоо бол 9 чөлөөт хот гэж болол байдаг. За тэр 9 чөлөөт хотын нэг баг. За тэр хотууд нь бол одоо Bravos, Pentos, Myr, Tyrosh, Lys, Volantis энэ гээд хотууд бол ордог байгаа 9 чөлөөт хотод нээсэн. За тэгээд андал одоо гаралтай зарим нэг хаусуудыг дуртай бол түрүү Martell-ийг яриад өнгөрсөн. За Corbray, Bar Aemon одоо Bar Aemon-ы дүр бол House of the Dragon дээр гардаг. House Arryn байж гэн. Arryn бол одоо Andalus одоо юуны андалуудын бол хамгийн эртний хаусуудын нэг хамгийн одоо noble буюу дээд цустай одоо удам гэж энэ төр үздэг одоо энэ андалус юуны андалуудын бүр анх одоо нийлүүлж исэн хаан энэ төргээ байдаг. Тэрний шууд удам одоо манайгаар бол алтан ураг юм. Алтан ураг борж байгаа юм да тий. Тим нөхдүүд нөтиг House Arryn бол за тэгээд Tyrell-үүд байна, Tollett байна. За Tollett гэхээр та одоо зарим нь санаж байна уу юун дээр гардаг Game of Thrones дээр гардаг Johnny одоо сайн найзууд болж гардаг шүү дээ тий. Pip, Ed, Gren, Sam гэх сайн дөрүүд нь гардаг. Сайн найзууд нь гардаг. За тэрний нэг урт төстэй нөхөр байдаг те. Жогон шаймид Ed гэх нөхөр. За тэр бол Edison Tollett гэж нөхөр байдаг. Tollett House-ийн нөхөр. За тэгээд Andal гаралтай бас нөхөр байсан байна. За тэгээ буцаад trial руу гоор. За Trial of the Seven гэдэг зүйл бол одоо ямар учиртай яаж процесстэй явдаг өмнө нь болж исэн юм үгүй юм уу гэдэг дээр юм мэдээлэл өгье. За өмнө энэ дээр бол одоо буруутгагч гэж байгаа те accuser. За тэгээ accused гэдэг нь сэжигтэн. За одоо сэжигтэн хүнийг бол одоо юу яах юм бол буруутгагч юм уу эсвэл буруутгагчд одоо ялагдах эсвэл одоо бууж өгөхөд бол одоо буруугүй гэж бол үздэг. За тэгээд одоо буруутгаж байгаа хэрэгээ татж гинэ гэсэн үг тийм ээ. За хэрвээ сэжигтэн хүн буюу буруутгагдсан одоо хүн одоо амиа алдах юм бол бурхад одоо түүнийг шүүж одоо буруутай гэж үзсэн гэж үздэг. За тэгээд энэ trial бол дуустдаг. За тэгээд хэрвээ одоо сэжигтэн буруутгагдагч бол одоо 6 одоо night олж яахгүй бол өөртөө хамт тулдаж одоо чадахгүй бол 6 болж чадахгүй бол түүнийг бас буруутай гэж үздэг. Ийм баланс систем байна тий. За ийм баланс систем. За өмнө нь бол энэ нэг удаа болж исэн байдаг. Одоо Westeros-ыг алдартай нэг тохиолдол байдаг. За тэр нь 42 онд одоо энэс хэд юм бэ? 209 он гэж 167 жилийн өмнө 160 гаруй гэсэн үг тий. Жилийн өмнө бол болж исэн байдаг. За тэр үед бол одоо юу яажсэн байдаг?
тухайн үед Maegor the Cruel гэж юм харгас хэрцгий хаан бол байсан. За тэр үед Faith Militant буюу одоо энэ 7 бурхны одоо шүтдэг нөхдүүдийн зэвсэг тийм хөдөлгөөн болол гарсан байдаг. За одоо та санаж бол Game of Thrones дээр Cersei дальчсан явж очиж байгаа одоо тэр шашны нөхдүүдийг бол зэвсэгжүүлцдэг штэ тий. Тэр шиг юм болж исэн гэсэн үг. Тэрнээс бол 160 орчим жилийн өмнө тий. Болж исэн гэсэн үг. За тэгээ тэр цаг үед бол одоо тэр Warriors Sons гэдэг тэр дайчин гэдэг одоо бурхны хүүдүүд гэсэн утгатай юм одоо цэргүүдийн хэсэг бүлэг цэргүүдийнх нь одоо ахлах капитан Daemon Morgan гэж нэ одоо юм knight юу гэсхэн Maegor хааныг бол одоо Trial of Seven-ээр үзье гэж одоо дуудсан тий challenge дуудсан trial дуудсан шүүхт дуудсан. За тэгээд одоо 7 хаан тусыг бол удирдах захирах ирэх бол Maegor-д байхгүй гэж үзэж болт гисэн. За тэгээд Maegor бол тэр чаленжийг хүлээж авч бол одоо Daemon болон бусад юутай Warriors Sons дайчин бурхны хүүдүүдтэй нь бол үдсэн байдаг. За тэгээд Dick Bean гэж жижигхэн цэрэг нөхөр бол одоо өөр 5 хүнийг бол одоо урайлж хааны талд орохыг бол одоо урайлж олсон байдаг. За энэ олон гэж ярьж байгаа юу юм гэхээр Maegor хаан бол өөрөө маш хэрцгий хатуу им одоо яргалалт туртай ийм хүн байсан учраас өөрийнх нь талд орох хүн маш хэцүү байсан. Тэр Dick Bean гэж хүн бол энийг бол боломжтой болгосон гэсэн үг тийм ийм бол байдаг. За тэгээд яг яаж тулаан юу босноныхын талаар мэдээлэл тодорхой байдаг ч гэсэн эцсийн үр дүнд яасан бэ гэхээр 14 хүн хоёр талдаа 7-7 болж тулалцснаас 13 нь үхсэн, 13 амиа алдсан. Хамгийн сүлд Maegor хаан л амьд үлдсэн байдаг. За гэхдээ Maegor хаан бол маш хүнд гэмтэлтэй үлдсэн. За тэгээд хамгийн сүүлчийн хүнээ одоо амийг нь хөнөөж дусснаас дараа хан бол одоо газар руу ухаалтаад унсан. За тэгээ маш олон 7 хоног ухаангүй байсан гэдэг. За энэ ийм болж исэн байдаг байгаа. За тэгээд одоо өргөжлүүлээд энд бас нэг гоё хэсэг байгаа маа. Across the narrow sea with the Andals and their 7 gods. За тэдний 7 бурхантай бол яриад ингэжсэн гэх. Тэгсэн чинь Maegor энд энэ нөгөө нэг энэ анги бол хамаагүй dark, хамаагүй Game of Thrones, хамаагүй юм драматик анги штэ. Гэхдээ л нөгөө юу нь хിവэрэ байгаа байхгүй. Одоо comedy тий. Одоо энэ дээр гоё комеди байгаа. If it was the Andals. Энэ жүжигч юм нэг гуаналууд байсан бол тэгвэл яах вэ тий. Энэ хэсэг үнэн гоё. За тэгээд Duncan гэсэн чинь хөөрхөн ингээд манай Sir Arlen бол одоо тэгэж нэг номын хүн байгаагүй. Одоо Trial of Seven гэдэг нь юу юм болоо гэдгсэн чинь 7 бурхантай болохоор одоо 7 хүн үзэх юм бол 7 бурхт нь одоо бүгд шүүн гэж үздэг байсан. За тэгсэн чинь Maegor тэрийг нь ойлгонгуудаа Aerion чи ганцаараа үзэхээс ягаад 6000 жилийн өмнөх андалт тэнийг юмар одоо юу яагаад байгаа юм уу? Тэрийг алхлаа тэ ганцаараа үзэж чадахгүйгаа яагаад алхлаад байгаа юм уу гэсэн чинь дээр нь бас охирсон штэ. Тэгээ Targaryen нэр төрийг ингэж эргэлзүүлж хохироож одоо болонготорч болох юм уу гэсэн чинь Maegor наачаас fucking юу яриад байгаа юм те. Тэнийг тэгсэн чинь Aerion тэнийг бол биш энэ төр юугаараа утгаараа самраа зохиол нэг юм даварцсан гарах байхгүй те. За тэгээд нөгөө самар хагалж байгаа нэгийг зохиод нөгөөтг нь ингээд үсэрч очиж Lord Ashford-ыг оноод газар унтчих. За тэгсэн чинь Lord Ashford-ыг тэнцээд тэгснэ доошоо заагаад над самраа аваад гэж байгаа байхгүй те. Зүгээр ер нь бол юу яаж яах гэсэн үг шүү дээ. Доромжилж ийн гэсэн үг шүү дээ, тэ. No. За ингээд самар унжаа. Тэгээд Aerion л харсан чинь Aerion аваад өгдөө гэдэг ч байгаа. Аваад өгдөөч доош буудаа гэд тэ. Чи гэрт нь байгаа шүү дээ. Хэдийгээр хэд дахин дээр одоо social statusтай ч гэсэн ханхуу нөгөөтг нь одоо жижиг дундаж левлийн хаусын лорд гэхдээ л гэрт нь байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол амар том үйл хөдлөж байгаа юм. Тэгээ одоо Lord Ashford за тэгээд Ashford Lord Tyrell таарсан чи Lord Tyrell Euro Ashford руу харсан. Одоо яах вэ бро? Яг тийм харсан. Одоо яах вэ? Тэгээ одоо ханхуу. Тэгээ нөөтг нь fuck man. Тэгээ хөр хямдан мөлгөж байгаа. За тэгээд Aerion-ы ирэх юм чинь тийм ээ. За тэгээ өөрөөр одоо Trial by 7 явнаа гэдэг одоо Baelor яг одоо хэлчихсэн. За тэгээд нөгөөдг нь би ганцаараа 6 хүнтэй үзэх юм уу гэд Duncan тэгсэн чинь битээ тэний do not play the fool гэдэг ч юм тий. Aerion хэнийг Dunk. За тэр fool гэдэг талаар удахгүй ярина. За тэгээд 7-өөс 7 үзнэ гэдгсэн чинь Dunk энэ дээр бол хамгийн
ийм энэ эпизодын бас нэг амар сэтгэл өвтгсөн хэсэг нь эхэлж байгаа байхгүй те. Надад хинч байхгүй штэ. Тэдсэн чи Maker Arion-ыг авч яваад Ashford нөгөө нэг чаваас самраа авч үлдээд. Тэгээд Baylor тэнчээд гэсэн чинь одоо тэгээд өөртөө хамт олд хүмүүсээ олдоо Sir Duncan гэдэг те. За тэгээд ингээд Dunk бол хөөрхөн хамтан ганцаараа гэдэг юм мэдээ бүр хямарцсан чаваас мод руугаа нөгөө нэг мод руу юуж бодож явж байгаа чаваас те. За тэгээ нөгөө Elm Tree дээр модон дээр яриад Chestnut Thunder 2 дээр ярьж байгаа. Нөгөө Sweetfoot гэдэг морио бол зарцсан шүү дээ те. За тэгээ мортойгоо ярьж би ч том фейллээ те маргааш хөхөндөө гэдэг. Харин Raymond ирснэ. Хүй Dunk хүй амьд биш дээ гэсэн. Үсэж гин үү? Тэгээ нөгөөд нь гүй нөх үсэхгүй байх гэдгсэн чинь наашраа. Жиггэн найз байгаа байхгүй Raymond жиггэн найз те. Тэгээ мортойгоо яриад биш нүгөө тийм гэсэн чинь солиот тест тав. Солиот юм бэ. За тэгээд юун дээр очиж байгаа. Энэ хэдийн майхан руу очиж байгаа тий. За энэ хэдийн дөнгөж майхан руу ороод эхлэнгүүт бас энэ чихийн Стефан юу гэж алим мэдэж байгаа тий. Ядаргатай алимч нөхтөөд. Алим бүх юм нь алимтай л байхгүй бол болохгүй тий. Алим мэдчихсэн. Бүр дуустал нийтж байгаа байхгүй. За тэгээд энэ дээр хин тэгж байгаа. Жүжиг тавьсан хүмүүсийг яасныг нь би харсан. Sir Stefan тий. Night хүмүүсийн үүрэг бол гэмгүү хүмүүсийг хамгаалгаа. Тэгээд тэгсэн чинь Raymond одоо хүлэн зөвшөөрөх жоохон хэцүү л байна. Гэхдээ Stefan бол сайн толон сайн те сэлмээр бол сайн үздэг гэдэг чинь тэр нь зоодох юу байдیں۔ За тэгсэн чинь Sir Stefan тэнцээ хин Dunk гэдэг шүү дээ. Одоо ингээд House of the Dragon л Dragon House гэдэг те. Одоо энэ хаусын эсрэг үзэхээр ингээд дараа нь бас өөрт чинь жоохон тийм болох үү гэсэн чинь тэр луун хаана байгаа те. Targaryen-ууд бол одоо Targaryen-уудаас өмнө бид нар ч байсан. Тэгээ Targaryen-ы дараач бид нар байх болноо. Тэ. Тэгээд яагаад ийм харамсалтай юм нэр хүндтэй зөв хүмүүст одоо honorable тэ зөв хүмүүст тохиолдоод байдаг мэдгүй юм. Гэхдээ би бол одоо хариулт хэрэгтэй болсон үед бол яг more glory гэж байдаг тэ. But when I found myself without the answer is always more glory. За энэ нэгт энэ нэгүр юу яаж юм гэхээр Sir Stefan өөрийгөө илчилж байгаа. Өөрөөр хэлбэл цагаат толбол хариулт байхгүй үедээ илүү их нэр хүнд олох алдар суу хүртхийг хөөдөг сонгодгоо гэж. За энэ нь бол ерөөхдөө дараа нь гаргаж байгаа шийдвэрийг нь урьдчилж одоо харуулж илчилж байгаа гэсэн үг. Нэгт хоёр тэн дээр яасан гэхээр би ерөөсөө анх удаж хахад when I find myself гэж явсан чинь гинт толгонд шууд дуу бодогдоо явцсан. But when I find myself in times of trouble, Mother Mary comes to me, speaking words of wisdom, let it be. Би шууд Sir Stefan тийч but when I find myself гэж шууд толгонд тэр but when I find myself in times of trouble гэж толгонд тэр шууд тэгээ явцсан. Тэгээ үзэж байхдаа шал өөр юм ярьж байгаа мөртлөө үзэж байхдаа тэрийг бодож инегээд. За тэгээд чи бол азтай надад бол хэдэн найзууд байгаа тий Sir Stefan Foster гэж Sir Lionel Baratheon байна Lord Lannister бол миний найз тий Grey Lion хочтой Lord Daemon Lannister миний найз тэгээ Sir Otto гэдэг за Sir Otto бол House Bracken нөхөр Brute of Bracken гэдэг хочтой нөхөр за тэрний талаар удахгүй ярина тэгээд намайг байхад өгөхийг чи харна гэж бол байхгүй шүү би амлаа тий тэгээ ингээ гараа явсан чи Raymond тийчээ ингээ вэлэрэ багч байхгүй бас тий бас цагаа тулсан чинь ер нь бол бас манай үйлч бас гайгүй нөхөр багс тусны 89 байх шүү гэдэг. За тэгээд дараа нь тэр хэлсэн хүмүүсээ олох болов гэдгсэн чинь үгүй хэцүү штэ тий ер нь зутаас нь дээр юм шүү гэдгсэн чинь үгүй тий зутаас нь жалуулна үсттэй тий чаавс ямар ч юм гаргалгаагүй хэцүү л байгаа юм л та Данк. Тэгээд зинда байр сууриа мэдгүй хамаагүй ханцны төлөө бурхан шийдэж байгаа юм болов уу гэд Данк хөрхи тэрэндээ юу яж хямарж байгаа тий чаавс. За тэгээ байжсэн чинь хямраад хөөрхөн байжсэн чинь хин хоёр ороод ирж. Данк хин хоёр. Биш ээ. Дейрон Эг хоёр ороод ирж. За тэгээ Эг ороод ирсэн чинь Данк амар нарийн хоолоор Эг гэдэг штэ. Амар ингээд юм гүн хоолоор ярьж байгаа. Бүд хоолоор ярьжсэн. За тэгээд гисэн чинь энэ дээр бас нэг огшоосон амар хайр хүргэсэн гоё мөч байсан. Орж ирэнгүүтээ би таны Squire штэ гэд зэвсгийг бэлтгэхдээ арморын өмсөх хүн байх хэвээр гэд амар хөөрхөн. Тэгээ Дейрон ороод ирсэн чинь Дейрон л шууд дайраад ууралж байгаа тий. Тэнцээ тэгж байгаа л Дейрон Данкныг буруудаж худлаа ярьснаас болоод Arion Trial by 7 гих боломжтой болгож. Ядаж Дейрон худлаагүй ядлаа яриаггүй байсан бол Arionтой нэгээр үзэх нөхцөл үүсгэсэн тий. Тэгээд таньдаг мэддэг хүн байхгүй Данкт бол энэ зүгээр л үхлийн ял гэсэн үг шүү дээ. Тэгээд би энэ ч одоо өстө
энэ жижигхэн хутгаа те зүгөрч өстө зоочих чамаагаар нь алдах хэрэгтэй юм шүү гэд ууралж байгаа. Тэгсэн чи please don't hurt him гэ тэгж. Яг энэ хоёр үг бол ADR байсан зүгээр анзаарсан. ADR гэж юг хэлж байгаа юм бэ гэхээр ер нь бол production зураг авалт дуусны дараа хоолоо бичиж болол одоо юу яадаг? Аудио оруулдаг. Automated dialogue replacement гэдэг юм үг бол байдаг. Тэгээд ийм утгатай production гэсэн. Өөрөөр хэлбэл яг ингээд амны хөдөлгөөний харах юм бол I should drive this through your neck гэд хэлж байгаа мөртлөө тэр бол дараа нь зураг авалтын дараа Duncan-ы жүжигчин Peter Claffey хоолоо уншицсан байсан. Амны хөдөлгөөн нь яг тэнцэн таараагүй яг яахгүй ч гэсэн. Таарахад нэг тийм шаардлагатайсэн байгаагүй ч гэсэн. Тэгээ араас нь please don't hurt him гэдэг жаа яг мэдээж жоохон хүүхэд жүжигчин хүүхэд учраас хэдийн сайн жүжиглэж байгаа ч гэсэн хоолоо уншиж жоохон awkward байсан болоо гэж утсан. Тэр үл яг нэг студид хоолоо уншиж байгаа хоолоо орж ирж байсан яг тэр сцен дотор байгаа гэхээсээ илүү. Гэтэ энэ бол нэг тийм амар том шүүмж биш энэ цуврал энэ гэлтгүү цувралуудад ADR бол байнга хийж байгаа зөндөө хийж байгаа бид нарын анзаарахгүй өчнөө байгаа. Зүгээр л миний анзаарсан л юм. Зүгээр анзаарагдсан гэх юм уу шүүмж бол ерөөсөө биш ээ. За тэгээ Raymond тэнцээд гисэн чинь сая дээрэнлүүд ярьдаг штэ тэгсэн чинь Raymond яаж байгаа юм бэ гэсэн хартаар харсан чинь намайг 2 удаа алах шин ямар гэ дээрэнлөө те дээрэнийг. За тэгээд Maker бол одоо нөгөө буруутгагч талд бол орж байгаа. Тэгээ бас 3 Kingsguard-ыг аваад орж байгаа. Дээрэн бас тэнд байна. За гэхдээ би дээрэн бол би атахан харагдахыг хичээж байгаад буугаад өгнө гэд хэлж байгаа. За тэгсэн чинь танаа тийм байгаа ингээд тэгсэн чинь Raymond-ы үеэл байгаа. Raymond's curse байгаа. Өөр хүн байхгүй ч хаас те. Тэгээ ингээд нөхцөл айдлаагүй хэцүү харагдсан чинь эг хөөрхөн тэнцээ. За би өөр ингээд найтууд би хүн олж чаднаа би өөр хүн олж чадна гэх хөөрхөн те. Тэгээ тэгсэн чинь би гэр бүлийн чинь эсрэг тултгаж штэ гэдгсэн чинь манай аав бол яг вэ Kingsguard байгаа юм чи хамгаалагч чинь асуудалгүй. Тэгээ дээрөөнийг бол та алахгүй штэ угаасаа дөнгөсөө ингээ буугаад өгнө. Амархан буугаад өгнө гэд хэлсэн гэдгсэн чинь. Тэгээ Aerionыг үхэх хармаар байгаа мó гэдгсэн чинь. Яг тэнцээ ингээд Aerion ямар новшин одоо монстр те мангас байж болох вэ гэдгийг харуулж байгаа юм л та те жоохон багт нь оронд нь орж ирээд хэтэрхий олон ах トゥ нартай эрттэй ах トゥ нартай болохоор эгийг эртнийг нь тасчээ тэгээ охин дүүгээ болгож аваа сууч шүү гэж хутаг тулгаж те одоо хоёр хөлнийхэн бас хутаг тулгадаг байсан гэж аахгүй шүү н орж ирээд те тэгсэн чи Raymond тэрэнд инээж тэр нь бас гоё энэ шоуны нэг тийм комединд байсаар байгаа байхгүй тэгээд Raymond инээх нь бас ойлгохоор байгаа хгүй. Raymond ч нөгөө Targaryen-уудын зүйл нөгөө incestuous-тэй гэр бүл дотроо сууж модаг заваа юм гэдэгт айгүй дургу юм нөхөр шүү дээ. Тэнгүүд энэ ч ингэж ярьсан гэд Aerion тэгж ярьсангүй тэр нь хөвгчлээ балаа тэнийг юм санагдж байгаа гэдэг утга. Тэгээд sorry гэдэг. За тэгээ Aerion бол одоо юм мангас байж чаднаа гэдэг бол одоо тэ юм байдаг тэр нь үнэ ингээд Aerion хэлж байгаа. Тэгээд тэгснэ Эгийн Chaos муурыг нь хутгийн савцсан байгаа байхгүй тий. Тэгээ өөрөө үгүй гэсэн ихтэй би мэдчих миний муурыг савсан гэж Chaos нэг юм хүүхдийн характер гэсэн чинь Aerion тэнч ингээд одоо болно. Тэгээд өөрийгөө хүн төрхтэй луу гэж боддог. Тийм болохоор жүжигэн дууралсан гэдгийг хин хэлж байгаа. Эг хэлж байгаа тий. Тэгсэн чинь Aerion тэж амар бас л нэг хөвгөлтэй гоё юм ялж байгаа. Тэгсэн чинь Fosway болж төрөөг нь харамсалтай. Тэгсэн бол өөрийгөө алим гэж бодоод манус хамаагүй аюулгүй амьдрахгүй юу гэнэ. Яа тэгээ хин Aerion луу биш. Aerion алим болохсон юм байна. Өөрийгөө алим гэж бодохсон. За тэгээд хин Aerion хэнийг аваад гарч байгаа те. Donkey-г аваад гарч байгаа. За тэгээд Donkey-г авч гараад бол би өөрийг чинь зүүдэлсэн гэдэг хэлж. Тэгсэн чинь хэлсэн шүү дээ нөгөө нэг жижигхан юунд байхад тийм буудалд байхад хэлсэн шүү дээ гэсэн. Тэгсэн үг нөгөө энэ тэн согтоо явж байгаа тэрийг анзааргүй мань гэдэг ухаарч байгаа те. За тэгээд энэ Dreamer гэж нөхдүүд бол Targaryen-ууд донд бол байдаг. Хамгийн одоо бичигдэж үлдсэн ихнийх нь бол Daenerys Targaryen гэж одоо эмэгтэй бол байсан. Тэгээ жоохон охин байхдаа бол одоо айгүй олон юм одоо юу яадаг урдчилж биш одоо зүүдэлдэг зөгндөг те юм байсан. Тэгээд нэг том одоо зөгнөл нь юу байсан гэхээр Валерийг одоо сүрж төгсөж одоо устж амар юм болох юм байна гэж бол зүүдсэн. За тэрийг нь бол аав нь харин Daenerys бол одоо итгэж Aenys Targaryen гэж Aenar Targaryen гэж лорд байсан санагдаж байна. Тэгээд тэр хүн бол охиндоо итгээд Dragonstone гэдэг юм эзэнгүү Westeros-тай ойрхон одоо Westeros-ийн юу юм да одоо Essos-ийн ялангуяа Valyrie-ийн хамгийн баруун хэсэгт байдаг одоо нутаг нь Dragonstone арал байсан тэр үед ийм одоо галтуул ийм арал байсан. За тэгээд энэ арал руу бол одоо гэр бүлээ бүтэн авч нүүсэн байдаг. За тэгээд ингэж нүүсний дараахан буюу 12 жилийн дараа Valyrie бол одоо устж үгүй болсон. Бүх тэр бусад одоо луутай ноёдууд те бусад гэр бүлүүд одоо бүгд устж алга болсон байдаг. Тэгэхээр энэ Daenerys Targaryen гэж эмэгтэй бол одоо Targaryen house-ыг одоо ирээдүг нь үлдээсэн
гэж хэлж болно. За тэгээ Aegon the Conqueror-ыг бол одоо бас ийм бодтой үүдүнд хүрсэн одоо бодит болсон ийм зүйлдэг байсан гэж үздэг. За тэгээд одоо бид нарын харж байгаа Daeron the Drunken гэж хөрх юмтан байна. За тэгээд хоёрдугаар Daemon Blackfyre гэж нөхөрөөс байгаа. За Maester Aemon ч бас би одоо ийм юунуудтай dream хийдэг байсан бах магадaltaй. За тэгээд Daenerys Targaryen бол бас dream хийдэг байгаа. За ингээ номон дээр байгаа зөв хэдэн жишээ гэхэд бол энэ хэд байдаг. За тэгээд Daeron-ы зүт. Тэгээд Daeron-ы зүт юу байсан бэ гэхээр юм том энэ одоо Ashford Meadow-гээ газар болж байгаа газраас томлоо одоо өгчихсэн тий. Тэгээд энэ Dunk-ын дээр хөвтөж байгаагаа бол зүудэлсэн. Тэгээд Dunk бол амьд байсан. Тэгээд тэгсэн чинь би тэр лууг алсан юм хөнөөс юм уу гэсэн чинь лууг хэн хөнөөс нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд бид нар бол нэгэн цаг үед бол одоо лууны эзэд бол байсан итгэхэд хэцүү. Тэд одоо луу алгуулсан ч гэсэн бид нар байсаар байна гэд. Тэгээ ер нь бол одоо энэ Targaryen House ямар одоо доошоо гэж хэлэхгүй одоо өөр хэмжээнд очсон бэ гэдэг бас энэ ч харуулж байгаа. Луугүйгээр яг Targaryen House яг юу юм бэ гэдэг өөрөө бас нэг сонирхолтой асуулт тийм ээ. Тэгээ Daeron тэнцээ хэлж би магадгүй өөрийнхөө худал ярьсан үгээр бол өөрийг чинь одоо алдсан байж магадгүй нөх хүлтэн хүрсэн байж магадгүй байна. Тэгээд уучлаарай. Тэгээ би өөрөө бас одоо нэг там руу явахаа мэднэ гэхэд тэгээд одоо виноггүй л там байх та гэдэг ч. Тэгээд энэ чи бас яг Daeron-ы хувьд одоо ямар юм гонигтай дүрөө гэдэг нь харагдаж байгаа. Муу хүн биш байгаа байхгүй тий биш. Одоо шинэ Aerion бол evil хүн байгаа байхгүй тий. Даварцсан evil новшог байхгүй тий. Тэгэхэд Daeron яг хоо жоохон бүтггүй нөхөр аригчин нөхөр ингээл ийм шиг боловч муу хүн бол ерөөсөө ягаад ч биш байгаа байхгүй. Evil чөтгөрийн хүн бол биш шүү дээ тий. За дээрэс нь энэ Daeron-ы зүуд юуг илэрхийлж болох вэ гэдэг бол маш сонирхолтой. Энэ дээр бол одоо яг нэг том хариулт байна уу гэвэл үгүй. Гэхдээ маш сонирхолтой. Тэгээ энийг бол ирээдүйд бас ярих боломжтой болох болов гэж бодож байна. Гэхдээ бас сонирхолтой. Ер нь л яг нэг тодорхой хариулт гэж бол байхгүй. За тэгээд дараагийн хэсэг гэх юм бол хин Daeron-ы жүжигчин гоё байсан шүү энэ хэсэг дээр. За Duncan Jones ч нөгөө жүжиг тавьж байсан хэсэгт очиж байгаа. За тэгээ Florian the Fool-ийн одоо энэ толгойг барьж үзчих. За энэ дээр бол би өмнөх дугаарууд дээр яриаг 2 дахь дугаар дээр гарсан санагдаж байна. Яг Tanzil болон Tanzil-ийн одоо босож жүжигчтэй бол юу яаж яадаг. Florian the Fool-ийн одоо үлгэр домгийг бол жүжиг болго үзүүлж яадаг. За тэгээ тэрэн дээр All Men are Fools, All Men are Knights гэж John Quill гэдэг эмэгтэй нь хэлдэг те. За энэ Florian the Fool болон John Quill хоёрын хайр дурлал гэдэг бол энэ Westeros-ийн түүхэнд бол одоо Bonnie Clyde, Romeo Juliet баггүй ер нь бол тийм ээ. Тэгээд дээр үед бол одоо Баатрийн цаг үед Баатруудын үе гэж байсан гэсэн шүү дээ өмнө ярьжсэн First Man-ы. Тэр дээр үед бол одоо John Quill гэж юмхтэй дурлж одоо явж исэн ийм хүний тухай гэж болоод гардаг. Тэгээд одоо Winterfell хүүхэд байхдаа жишээ нь Jon Snow, Robb Stark бол ханхуу Daemon the Dragon Knight гэж одоо мундаг knight бол байсан. Одоо энэ Kingsguard-уудын бүх цаг үеийн хамгийн агуу Kingsguard гэж ярьдаг юм хүн байдаг. За тэгээд тэр Daemon the Dragon Knight болон Florian the Fool хоёр болж тоглодог байсан гэж. Robb Snow гэнэ Jon Snow, Robb Stark хоёр. За тэгээд Sansa-гийн дуртай дуунууд бол одоо Florian, John Quill хоёрын дуртай байдаг. Ийм жишээнүүд болол байдаг. За тэгээд Tanzil юуг нь бол одоо Бамбаг нь пэйддүүлдээсэн ба. За тэгээд зураг нь айгуу гоё тий. За тэгээд тэд нар хайцсан бэ гэдгсэн чинь Dorne руу явсан гэх тий. За яг номон дээр бол яг авга ахтаага Dorne руу аль бол хурдан явсан. Тэгээд юуг нь Бамбаг нь бол Steely пэйддүүлдээгээд явсан. За Steely пэйдийн хийснээр бол ах нь бол одоо хинт Steely пэйд хийсэн байгаа. Маш ер нь одоо яваад хордон мартагдсан дээрээ. Тэгэд одоо хин Tanzil бол одоо Donkey-гийн Trial of Seven үххийг харуулмааргүй. Tanzil-ийг одоо үххийг нь харуулмааргүй байна гэж одоо хэлсэн гэж. За энэ дээр бол яг тэр нь гараагүй. Гэхдээ ер нь тэр одоо spirit нь бол хэвээрээ гэж бодож байна. Тэгээ хурдан яваад гэж байгаа шүү дээ. Гэс одоо Dorne руу яваад гисэн. Тэгээд ер нь бол одоо хинийг Donkey-г үххийг одоо дүүдээ харуулмааргүй байна гэж одоо хандлагатайгаар явсан байх нь бол ойлгомжтой болж байна. За тэгээд шинэ баг бомбоо олгодог ч тий Tanzil яасан ч гой будсан тий. Тэгээд тэр одон ингээд унжийн шүнлэн унж штэ. Тэгээд шүн өвхөн шиг вэ штэ гэд хөрхийн амт ингээд нус мусаа татаад уйлаад чаавас одоо ингээд бүр ямар ч ихтгэл найдраа алдцсан. Одоо бид нар энэ цуврал дээр Donkey-г харсан хамгийн ихтгэл найдраа алдцсан хамгийн доор оччихсан уналтанд орсон юм хэцүү хөрхийн чаавас байгаа штэ тий. Тэгээд тэрэн дээр тэгсэн чинь хин энэ модон амьд биш дээ.
Тэгээ энэ харалта навчнууд нь ном ногоо тий 100 гэдэг нь гарцаагүй байна гэдэг гараа мөрөн дээр нь тавиад явчих. Энэ нь ингээд бид нар үлгэр жишээ болох хэвээр, үлгэр дуурайл болох хэвээр, харах хэвээр, мэдрэх хэвээр яг эр хүний характер тий байх хэвээр masculinity байгаа хгүй. Энэ бол үнэхээр гоё хайр үрмээр тий. Тэгээд энэ одоо хуучны нэг юу байдаг байсан, шүлэг байдаг байсан шүү дээ, санаж байна уу гэдэг. Oak and iron guard me well гэдэг тий. За oak гэж одоо модоор бол голын хэсгийг нийдэг, iron гэж хүрээг нь нийлдэг тий. Намайг сайн хамгаалаарай. Or else I'm dead and doomed to hell. Үгүй бол би үхээд хамлуу тонлоо гэдэг тий. Тэгээд тэрийг хэлээ бас ингээд арай гайг болж байгаа хгүй Данк хөрхөн тий. Тэгээд одоо Данкийг тайвшруулаад тэгээ бас одоо юу гэдгийг итгэл өгөхөөсөө одоо итгэл төрүүлсэн гэх юм одоо итгэл өгсөн гэхээс одоо төрүүлж байгаа тий. Тэгээ хөрх юм жоохон учраа болоод нус нулимсаа арчичаад хэдий өөхөс чинь амар гой сахлаа ингэж яснаа. Чамаас уу гэснэ. За 50 цаас л авъя да. 50 төгрөг л авъя да. Нэг л зис цаас авъя да гэдэг. Хөрхөдөөж авах. Чамаас бол юм. За тэгээд манай баг босч байгаамаа. За энэ гоё шот. За эндээс хэдүүлээ. Хэн нь хин бэ? Ямар очтой вэ гэдгийг ярилцаад яв. За хамгийн зүүн талд байгаа. Хамгийн зүүн талд байгаа бол Sir Humphrey Harding. Нөгөө нэг Arionтой үзээд Arion мөрийн алаад тэгээд нөгөө морин өөрийнх нь хөлн дээр унаа хөлн бяцарсан найт байгаа. За тэгээ энэ дээр хэлдэг шүү дээ тий. Би бол одоо хөл хугарцсан бяцарсан би бол зогсож алхаж чадахгүй. Гэхдээ морин дээр байхдаа бол тулдаж чаднаа. За тэгээд энэ одоо унж байгаа морин бол Arion-ы анх унжсэн морин. Ягаад гэвэл Lord Ashford одоо хэнийг Humphrey Harding-ийг ялсан гэж үзсэн учраас ялангуяа одоо Arion-ыг шудраг бус дулалцсан гэж үзсэн учраас морийг нь одоо хинд өгсөн Humphrey Harding төгсөн. Тэгээд тэрэндээ бол галзуур жууралж бууй болсон гэж сонссон гэж Raymond өмнөх анги дээр Raymond Fassway ярьдаг шүү дээ Данкт тий. За тэгээд одоо би та нарт ингээд өртөө болж байна гэсэн чингүй өөр бол энэ бол Arion-ы өөрөө тий. Бид нар бол одоо тэрийг өөрөө авнаа гэдгийг ингээд хэлж байгаа. За энэ голд байгаа нөхөр бол одоо Sir Robin Riesling тий. За Robin Riesling бол одоо ийм 3 дахь хүн дээр бол ярьдаг юм сонирхолтой өөрийнхөө нэрээр өөрийгөө ярьдаг те. Sir Robin бол одоо хааны үнэнч зүтгэлтэй. За гэхдээ хаан засаг нь бурхтын эсрэг явсан үед би Sir Robin хаан засгийн эсрэг юмнаа гэт те. Одоо хааны одоо бурхны дүрмийг одоо зааврыг дүрмийг хуулийг одоо юу гэх номлолыг бол одоо зөрчсөн гэж үзэж байна л гэсэн үг шүү дээ тий. За тэгээд энэ гол зогсож байгаа янзын сайхан улбар шар мусташтай нөхөр бол Sir Humphrey Beesbury гэж байгаа. За та харсан бол 3 дахь анги дээр манай Donkey 2 нэг бас л нөгөө Joust үзэл бөөн баяр болол явхад яг 2 найд хоёр талаасаа тулаад хуйлаа бутраал ундаг шүү дээ тий. Тэр бол одоо Battle of the Humphreys гэж байгаа. Энэ хоёр одоо хуйлаа Humphrey байгаа. Энэ зүүн талын Humphrey Harding. За энэ юунд зогсож байгаа. Энд зогсож байгаа. Тэгээд энэ одоо цаана харагдаж байгаа янзын сахалтай нөхөр энэ бол Humphrey Beesbury гэж байгаа. За тэгээд мэдээж нөгөө нэг найт нь бол манай Glorious Sir Lionel Baratheon, The Laughing Storm гэж та тий. За бүтгүү нөхрийг чи мэдээд байсан юм гэдэг ч тий. Lionel Baratheon Donkey. Тэгээ ингээд Данк баярлаа. Тэгээ бас Стефен одоо баярлаад барахгүй нэ. Тэгээд Sir Stefan бас өөрийг чинь дуудсан баярлаа гэсэн чинь Sir Stefan гэж хиннэ. Танаа энэ дүү чинь намайг дуудсан шүү дээ. Ингээд тийч. За тэгснэ дүү чинь намайг дуудсан шүү дээ. Танаа энэ бацаан намайг дуудсан шүү дээ. Тэнгүүтээ одоо 100 гаруй жил одоо Trial by 7 юу яагаагүй болж байгаагүй. Тэгээ одоо Kingsguard-ыг сахан цагаан хувцастай зодоод авах боломж гараад юу гэж алдахтай гэдэг тий. Тэр нь бас гоё. За тэгээ энэ уур амьсгал бол ийм манантай нэг юм тухгүй тий. Ийм зэвүүн уур амьсгалтай байж байгаа. Одоо нэг бүтэн 2 өдөр бороо орчвоо тий. 2 өдөр жингээ бороо орчиж байгаа шүү дээ. Биш нэг оройжин бороо орчин өчтөр оройноос нэшээ. Тийм тэгээд жоохон тохгүй уур амьсгалтай болж байгаа. 167 жилийн өмнө хамгийн сүүлд нөгөө юу болсон юм биш үү? Trial by 7 болсон юм байна. За тэгээд шийдвэрхэн гарсан байхад л одоо үүрээр энэ ч дөнгөж үүрээр шүү дээ тий мантай байж байгаа. Тэгэхэд Ashford Meadow-д одоо бүгд сургийн сонсоод яриагийн сонсоод ингээ бүгд цугалцгаацсан айл гэдэг тий. Чи одоо шөнө өчтөр шөнө гарсан шийдвэр шүү дээ тий. Тэгэхэд нөхдүүд айл хэдий үзэхэд цугалцаацсан сайхан гар. За тэгээд 2 дахь баг орж ирж байгаа. За 2 дахь баг дээр бол хин байгаа вэ гэдгийг эхлээ энэ байгаагаар нь хэлье. За Arion бол мэдээж буруутгагч. За тэгээ аав нь Maekar. За тэгээ хүн одоо Arion-ы том ах, Maekar-ын том хүү Daeron. Тэгээд одоо Joust-д орохгүй гэж ирээд
тийм бодол нугажсэн боловч одоо бүр үхэлдээ хүртэл тулдаг магадaltaй том тулаанд яваарчлаа хөрх юм тий. За тэгээд Sir William Wilde of Kingsguard, Sir Donald of Duskendale, за тэгээд Sir Roland Craighall гэж ийм 3 Kingsguard. За энэ 6 орж ирж байна. За тэгээд Raymond Стефани одоо дуулгыг авчираад явж исэн чинь одоо юу байна те? Ганцаг олчихон боллоо гэдгсэн чинь хоёрыг олох хэрэгтэй болно. Яасан гэдгсэн чинь урвж байгаа нөхөр те. Тэгээд хин хэлсэн чинь Raymond хэлсэн чинь ер нь бол энэ ч нэг юм сонирхолтой сэдв гарч байгаа. Ам гарсан үг болон Knight-ийн нэр төрөө хадгалах уу эсвэл сүнсээ хөдөлтөх уу гэдэг юм гарч. Сүнсээ хөдөлтөд лорд болох уу гэдэг сэдв гарч байгаа те. За мань хүн бол сүнсээ хөдөлтөд лорд болохоор байсан ба. За тэгээд гараа Raymond дээр тавьснаа. Хардаа ах юм дөө. Тэг ингээ гараад тавьчих те. Хардаа ах юм дөө. Энэ байтугай юм сүнсээ худалцсан агуу хүмүүсийг ах нь мэддэг байхгүй. Байдаг байхгүй. Тэг боломжийн тохирохгүй ах юм дөө. Тэг нэг юм хүмүүсэд ч те. За тэг ах юм дөө. Ахтаа ахынхаа морийг өдөрцөө ах юм дөө. Тэгсэн чинь нөгөөдг нь өөрөө очихгүй юу. За тэг 2 хүн дутлаа. 2 хүн дутлаа. За тэгсэн чинь Raymond ч явахаараад хөөхөн ирснэ. Хэнийг Sir Duncan-ыг те. За намайг Knight болгоч. Би үзье. Би орлын хүээлээ те. Гэтэгч. Тэгээд тэгсэн чинь энэ дэр гол нь яаж юм хэрсээр Arlen Dunk-ыг яг Knight хийсэн үү гэдэг эргэлзээ байсаар байгаа гэдэг харуулж байгаа. Энд чи Duncan тэгээд энэ чинь гэсэн чи I shouldn't тэгээд ингээд би тэгсгүйгээ. Тэгэхээр яг Sir Arlen бол бүтэн Knight болгоогүй юм шиг байгаа. За тэгсэн чинь энэ чи Sir Lionel ирээд ямар ч Knight те хэнийг ч Knight болгож болно. Тэ? I can make a Knight тэ. За тэгсэн чинь Lord Ashford одоо энэ тэмцээний тулааны шүүгч гарч ирээд багуудын ахлагчдыг дуудаж байгаа. Багийн ахлагчдыг. За тэгээ багийн ахлагч болохоор мань хүү явахаар болоод хин мань хүү яваад за энэ чирсэл энэ эпизодын хамгийн гоё хэсгүүдийн нэг. Яа энэс ямар гоё вэ? Ямар сүрлэг вэ? Энэ сэлэн мэлмээ эргүүлж байгаа нь ямар гоё характертай таарсан юм бэ? I charge you to be brave. Йоо, энэ ч өмнөн гоё. Үнэхээр хайрламар гоё хэсэг. За энэ дэр King Westeros-ийн Knight болгодог одоо энэ тангараг гэх юм уу да. Тангараг бас биш ээ. Хиллэг те. Эннийг одоо бас харах юм бол айгу сонирхолтой. In the name of the warrior 7 бурхан байдаг те. In the name of the warrior I charge you to be brave. Дайчин бурхны нэрээр одоо чамайг зөрөгтэй байхыг одоо charge юу гэхээр юу юм бэ? Зөрөгтэй байлгах хүслийг бүрдүүлж байгаа байхгүй. Зөрөгтэй бай гэж шаарч чинь те. Зөрөгтэй бай гэж байна. За тэгээд одоо эцэг бурхны нэрээр бол чамайг одоо шудраг бай гэж яаж яах вэ? За яг тэр ингээд in the name of the father I charge you to be just те шудраг байгаарэ гэж ингээд яг тэгж яхад одоо Dunk яг тэр төвсг рүү ингээд ийм ууртай гэхдээ ийм одоо өөртөө итгэлтэй их юм одоо зоригтой тий ийм царайтай явж байгаа хөгжим амар гал тий. За тэгээ in the name of the mother I charge you to defend the young and innocent тий. За эрхийн нэрээр бол чамайг залуу одоо жоохон хүүхдүүд залуу хүмүүс болон одоо юу хүмүүсийг гэмгүй хүмүүсийг хамгаалахыг бол одоо шаардж байна шаардлага болгож байна. За тэгсэн чинь Dunk өвдөглөө суудсан дээшээ харсан чинь Sir Arlen гошин царайлаа байж байгаа шүү дээ. Тэр бас айгүй хөвгөлтэй. Бас л нөгөө нэг комеди нэ байж байгаа. За энэ ч гоё дүрслээ. За энэ ингээд яг айгүй serious ингээ харсан чинь манаа Sir Arlen. За энэ дээр бас нэг яг хөвгөлтөөгөөс гадна зүгээр ямар таамаг хэмдэ байна гэхээр Sir Arlen үгээ бартсан байх магадaltaй. Ер нь бол. Яг Knight болгоё гэж яагаад үгээ бартсан байх магадaltaй. Тэгээд үгээ мартаад үгийн гүйцээгээгүй болохоор манай Duncan нөгөө үгийн гүйцээгүйг юм би Knight бутан болоогүй гэдэг юм айцтай. Гэхдээ угаасаа Knight болгож байсан болохоор одоо хүмүүсээр Duncan гээд ингээд явахт нь л өөрийгөө Knight гэж хэлэхдээ бас гайгүй. Яг тэр манай үнэхээр бүр нэгч ерөөсөө Arlen бол Knight болгох юм нөхцөл бүрдээгүй байсан болол ингээд бас улаанцсан худлаа яриад те ингээд бол явах юм бас биш байхгүй юу. Тэгэхээр би үгээ мартцсан болов тэрнийх нь одоо төсөл нь энэ юм болов гэж бас бодох юм. За тэгээд дутуу бол яг орхисон нэг юу байгаа. Ихс байгаа. Яг одоо номон дээрээ гардаг. Гэхдээ энэ дээр бол одоо Sir Lionel Bryce-ын хэлээгүй байгаа. Тэр нь бол in the name of the maid I charge you to protect all women гэж бүх эмэгтэйчүүдийг хамгаалахыг шаардж байна. За тэгээд үлдсэн 3 бурхан нь бол the crown одоо юм хөгшин эмэгтэй одоо хүнээр төсөөлөгдсөн бурхан байдаг. The smith буюу дархан, the stranger буюу одоо үл таних хүн буюу үхэл
гэсэн ийм бурхан байдаг. За ингээд 7 бурхан нь бол the warrior, the father, the mother, the maid, the crone, the smith and the stranger гэсэн ийм 7 бурхантай нөхдүүд байдаг андалууд. За тэгээ манай Raymond Fossway-г одоо дөнгөж яг одоо Lionel Brunson Night хийж байгаа. Тэгээ 6-7 үзчихээ, 6 хэсэг 7 үзчихээ. 7 хэсэг 6 үзчихээ гэдэг чи болохгүй. Чиний талд орох найд олдохгүй бол чамайг буруутай гэж үзнэ. Тэгээ буруутай гэж үзэх юм бол гар хөлгүй болно. За тэгсэн чинь Sir Arlen болол одоо намайг тэгээ нөгөө намайг надад жоохон боломж олгоч цаг олгоч шиг Lord Ashford гэсэн чи тэгдэг. За тэгээ ингээ хүмүүст хэлдэг. Тэгээ Sir Arlen бол намайг одоо Night байхыг заасан. Зөвхөн зэвсэг тулаан гэхээсээ гадна одоо нэр хүндтэй хүн байхыг тэгээ honorable зөв хүн байхыг заасан. Night хүн бол одоо гим зэмгүй хүмүүсийг хамгаалдаг. Тэр бол миний би ерөөсөө тийм л юм биш. Би гимгүүл хүнийг хамгаалсан. Тэгээ би Sir Arlen-ы одоо удам угсаа бол биш. Гэхдээ би бол одоо үлгэр жишээг нь дагдаг. Үлгэр жишээг нь дагсан. Та нарын ч гэсэн одоо хүүдүүд дагтай адилхан. За тэгээ энэ хоорондор бол одоо бахан лордууд, найтуудыг хүүдүүдтэй ингээ харагдаж байгаа, харуулж байгаа. За тэгээ Мейкарыг харуулад араас нь Эгийг бас харуулж байгаа. Тэгээ мэдээж аа болон хүүг харуулж байгаа. За тэгээ намтай хамт тулдах хүн байна уу гэдгсэн чинь Sir Otto Bracken босч ирж байгаа нүсэр нөхөр. Тэгээ Brute of Bracken. Тэгээ Bracken-ы одоо авраг нөхөр гэх юм уу те. Тиймэрхүү утгатай. За тэгээд House Bracken гэж юу юм бэ? Энэтэй холбоотой зарим нэг юмыг тайлбарлая. Мэдээлэл өгье. За House Bracken бол Stonehenge гэж нутгийн одоо цайзын нөхдүүд. За тэгээд Riverlands нутгийн одоо төв хэсгийн нутгийн нөхдүүд. За тэгээ House Blackwood гэж одоо Raventree Hall гэж цайзын House Blackwood юм бол одоо өршөт дайсангууд, мөнхийн дайсангууд энэ хоёр л одоо хэдэн мянган жил хоолндоо халалцсан юм нөхдүүд. За энэний талаар House of the Dragon сурлаар юу өдр нэлээд дэлгэрэнгүй ярьсан season 1-ийн эхний ангиудын ангиуд дээр бол одоо Blackwood-ийн хоёр бас гардаг байгаа. Тэгээ тэрийг бол тухайн үед нас тайлбарлаж байсан House-уудыг нь. За тэгээ өмнөх үеийн одоо бол нэг Lord Bracken байгаа. Тэр нь бол одоо энэ Otto Bracken-ы одоо аав нь. Одоо энэ гарч байгаа том нөхрийн хэдүүлээ дэлгэцэн дээр харъя. Байлдах хүн байхгүй юу гэд тэгснээ дараа Otto Bracken тий. За тэгээд юу яах хүн байхгүй юу? Тулдах хүн байхгүй гэсээр Otto Bracken босч ирж байгаа. За тэгээд одоо энэний өмнөх үеийнх нь одоо байгийнх нь өмнөх үеийнх нь Lord Bracken бол бүр Hand of the King байсан. Яг одоогор бол энэ дэлгэцэн дээр гарч байгаа Sir Otto Bracken гэж нөхрийн аав нь Lord Bracken байгаа. За тэрнээс өмнөх одоо Lord болол Lord Bracken бол 4-р Aegon хааны Hand of the King байсан. Хааны гар том зүйлэх гол ерөнхий сайд нь байсан гэсэн. За 2-р Daeron хааны аав гэсэн. За яг одоо бидний үзэж байгаа энэ ертөнцид бол 2-р Daeron гэж хүн хаан байгаа. 2-р Daeron-ы аав бол 4-р Aegon. За тэр 4-р Aegon-ы хааны гар байсан. Lord Bracken-ы хувьд өмнөх Lord Bracken. За тэгээд тэр Lord Bracken-ы одоо охин хоёр охинтой байсан. Барба гэж охин нь бол тэр 4-р Aegon гэж хааны 5 дахь одоо юу нэсэн? Амраг нь бол байсан. За тэгээд дараа нь тэр Барба гэж охиныхоо доотлын охин болох одоо Lord Bracken-ы 2 дахь охин Bethany гэж охин бол 4-р Aegon хааны 7 дахь одоо юу болсон байдаг? Амраг болсон байдаг. За тэр Bethany охин нь бол одоо Aegon хааны Kingsguard-ийн нэг одоо мундаг Knight-тай нь бол одоо нэг оронд орцсон байж байгаа. Тэгээ Aegon хаанд баригдаад нүдэн дээр нь бол одоо тэр хэнийг одоо энэ Барба гэж охиных нь нүдэн дээр тэр юг Knight-ыг бол одоо мөчилж тамалж довоож алсан байдаг. За тэрний дараа Lord Bracken болон Барба хоёрыг хуулийн толгойг нь авсан байдаг. За тэгээд энэ Барба болон Aegon 4-р Aegon хоёр бол нэг хүүхэдтэй, bastard хүүхэдтэй. За тэр нь бол Aegon Rivers гэж нөхөр төрсөн. За Bitter Steel гэдэг хочтой нөхөр. Гашуун эсвэл одоо хорсолт ч юм уу те. Тийм ган гэсэн утгатай. Steel нь ган, bitter гэдэг нь гашуун хорсолт гэсэн утгатай те. Гашуун ган гэх юм уу те. Тийм хочтой нөхөр байдаг. За тэгээд тэр Bitter Steel бол одоо бид нарын яриад байдаг энэ одоогийн ингээ үйл явдлаас 10 хэдэн жилийн өмнөөс Blackfire-ийн бослогт бол одоо Daemon Blackfire-ыг дэмжиж тэрний талд бол орж исэн тэр том Red Grass Field гэж том тулаанд бол оролцож явсан. Дараа тэр тулаан дээр бол одоо Brynden Rivers-тэй
тулалдаад нэг эсрэг нэг тулалдаад нэг нүдийг хүртэл авч ясан удаатай. Гэхдээ тэрнээс зугтаагаад ялагдчихсан учраас зугтаагаад бол юу Эсос руу буцсан. За тэгээ Second Sons гэдэг байдаг шүү дээ. Та санаж байгаа бол Game of Thrones дээр гардаг Daenerys-ийн адал явдал дээр гардаг Dario Naharis гэдэг дүр байдаг те. Second Sons гэдэг нэг хөлсний цэрэг алуурч нөхдүүд байдаг те. Тэд нартай бол нэг жил одоо хамт явсан гэж байгаа. Энэ Peter Steele гэж нөхөр дөрөвдүгээр Aegon болон Barba Blackwood хоёрын хүү. За тэгээд энэ нөхөр явж байгаад дараа нь Golden Company гэж одоо хөлсний цэргүүдийн юм армиг бол үүсгэн байгуулсан нөхөр Peter Steele гэж байдаг. За Golden Company-г бол та хэд маань одоо Game of Thrones дээр сонсч ирсэн, сүүл season 7 дээр харсан гэдэг гоё бол гаргаж чадаагүй. Ийм бол байдаг. За тэгээд номон дээрээс Otto одоо энэ нэг дэлгэцэн дээр гарч ирсэн Otto бол Duncan-ыг би мэдгүй, би чамааг бол мэдгүй танихгүй учраас туслахгүй гэж хэлдэг. Ингээ унгаж барьж бол би ядаггүй доромжилдаггүй. Тэгээд миний одоо юу болвол шалтгаан учир шалтгаан бол одоо зөвөө би ингээ зөв юмны төлөө шударга юмны төлөө ингэж байна тий та бол одоо мундаг найт гэж би сонссоо миний талд орооч би ингээ зөв юмны төлөө явж байгаамаа таны нэрийг бастахгүй гэдгсэн чинь тийм байж болно гэхдээ би бол чамайг танихгүй юм байна тийм учраас таны одоо тусч чадахгүй гэж хэлдэг. За иймэрхүү байгаа. Тэгээд Bracken House-ийн хувьд бол ийм бас одоо нөлөөтэй түүхэнд бас оролцоотой ийм хүмүүстэй хаус байгаа дахиад нэг юм бол мэдээж зөндөө хүмүүс авах боломжтой. За тэгээд энэ хэсэг дээр одоо ингээд багхан доромжлуулчаад энэ хэсэг бол үнэхээр гоё явж байгаа те. Энэ дээр бол одоо Westeros-ийн одоо мундаг том хаусуудыг одоо эр зориг те. Зориг итгэл одоо байхгүй болцсон юм уу? Энэ хаусууд чинь те. Би бол тэрэнд итгэхгүй байна. Та нарт энэ ийм одоо жинхэнэ найт хүн байхгүй мó гэдгсэн чинь хаалга онгоогод Crown Prince Hand of the King Baelor Targaryen бөмбөрийн дуундар дуугаар орж ирж байгаа. Бас л epic entrance хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь Maker харангуутаа мэдээж таньж байгаа те. Maker харангуутаа ахыгаа таньд да fuck юу вэ? За тэгэл энэ чинь энэ бол одоо бас л all time мөчүүдийн нэг байлаа. I will take the Duncan side. Яас Sir Duncan-ы талд би орно. Дун 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 дун. Яа, ингээд аяараад ирэхэд бас логшоосон шүү аа. Хөгжмөг бол үнэхээр сайн ашиглажээ. Үнэхээр гоё ашигласан. За ингээд хүмүүс баярлал босч ирээл онд ч ханхуу өрсөлдөнд үзэн идэж юу гэшөөг үлээ те. Дээрээс нь жижигхэн сургуу найтын одоо талыг талд орно гэдэг бол юу гэшөөг үлээ. Одоо энэ нөхцөлд энэ Otto Bracken бол ямар банталтад орж байгаа бол гэдэг те. За тэгээд Maker ирсэн гүчиж тагч одоо те мэдрэлээ алдсан юм. Наа хүн чинь миний хүүд халдсан штэ гэдгсэн чи Baelor гимгүүн хамгаалсан одоо бүх True Knight одоо жинхэнэ найт хүн бол хийх ёстой тий. Жинхэнэ найт хүний хийх ёстой юм хийсэн. Одоо зөв байсан үгүйг нь бурхан шийдгээ гэдэг чинь. За тэгээд нөгөө ая яваад үлдсэн аяны араас жоохон өөрчлөлттэй ингээд яваад дуусчих. Амар гоё анги байла. Огшоолоо баярлууллаа. Game of Thrones дахиад үзэж байгаа мэдрэмжийг үнэхээр гоё өгч чадлаа. Тэгээд минут харахаас өмнө зүгээр базаад ярихад хүмүүс заавал House of the Dragon-тэй харьцуулаад би яг уу season 2 нь урсан үнэн. Гэхдээ тэрний тодорхой хэмжээний бүгд 100% бол биш. Гэхдээ тодорхой хэмжээний буруу нь HBO-гийн удирдлага. За HBO гэхээс л Warner Bros-ийн удирдлага байхгүй юу? Warner Bros-ийн CEO David Zaslav бол юуг Ryan Condal болон юуны HBO-г бол одоо шахаж хурдан гаргахыг шаардаж юу яасан 8 ангиар бэлтүүлсэн. Уг нь бол зохиолоор 10 ангитай анги одоо season бол байсан. Тэгээ сүүлийн 2 анги том тулаан бол ер нь Game of Thrones ч одоо 9 дугаар анги дээр том үйл явдал болоод 10 ангитай season-ууд нь шүү дээ. Эхний 6 season те 9 дугаар анги дээр дандаа том үйл явдал болдог. Заавал тулаан биш байсан ч гэсэн тэгээ 10 дугаар анги нь тэр том үйл явдлын дараагийн нөхцөл байдлыг болон дараагийн үргэлжлэх үйл явдлуудаас өөрийг тавиад дусдаг шүү дээ. Дандаа House of the Dragon season 1 ч тэгсэн. Тэгсэн чинь season 2-ийн 9 дугаар анги бас их байсан маш том тулаан болох байсан. Тэгээ тэрний дараагийн болж байгаа үйл явдал болон одоо яг дараагийнх нь нөлөө болон тэрний цаашаа юу болох вэ гэдгийг суурийг тавиад дуусгах хэрэгтэй зохиолтой байсан чинь тэрийг 8-аар дуусгуулчих. Тэгэнгүүт тэрийг жоохон ч гэсэн өөрчилсөн ч гэсэн яг анханасаа 8 эпизодтой бэлдсэн юм шиг бол болохгүй шүү дээ тий. Тэгээ тийм учраас нэг юм айгу амтгүй дуусж байгаа юм дууссан season 2 болол тэр бол үнэн. Түүнээс биш.
би бол одоо Night of the Seven Kingdoms-ыг Game of Thrones-тай ч юм House of the Dragon-тай харьцуулмааргүй байгаа тэрнээс илүү дутуу гэмээргүй байна. Миний хувьд бол House of the Dragon үнэхээр гоё би тесэн ядан хүлээж байна. Одоо season 3-ыг гарахыг тэр үдэн гарахаар үзүрийг бол анги болгоныг үзүр хийн тэгээд Valar Morghulis-а мэдээж хийгээд явна. Дэлхийн аврагтаа давхцах магадaltaй байгаа. Тэгэх юм бол ревювийн одоо зарцуулдаг цаг деталь жоохон багасч таарах харамсалтай нь өөр арга байхгүй болох байх гэж бодож чинь. Гэхдээ ямар ч байсан алгасгүй ревю хийгээд үзүр болол заавал хийгээд бол явах учиртай ийм ба. Тэгээд юу болвол Night of the Seven Kingdoms үнэхээр гоё явж гин, хайр хөргөж гин. Тэгээ Ira Parker-ийн хүсснээр бол одоо 12 season гээд байгаа. Тэгээд тэр зүгээр яг тэр хэмжээнд өрхөөгүй гэдэг сонин. Тэгээд дээрэс нь George R. R. Martin бол Ira Parker-т дахиад одоо маш олон ийм одоо гол одоо поинтуудыг өгсөн гэдэг чинь цаашаа ийм үйл явдал болж болно, ийм зэг дээр очно гэх нарийн деталууд нь биш гэсэн том зэгүүдийг өгсөн гэж байгаа. Тэр зэгдээ бас хүрнэ гэж найдаж байна. За тэгээ хэдүүлээ мемүүд хараад энэ эпизодыг дуусгая. Тэгээ дуусгахаас өмнө эпизод болгоны үзэр Central Perk Lounge дээр гарч байгаа шүү та хэд маань итгэвтэй үзээрэй. Дараагийн 2 нэгт өдрүүдэд одоо дараагийн нэгт өдрүүдэд буюу 2 сарын 16 болон 23-нд үзрүүд гарна 730 минутаас цуглан 8 цагт. Үзүр эхлэн асуулт хариултын тэмцээн явна. Маш гоё юм merchandise-ны шагналуудтай тоглоомнууд явна. Үзүр дуусаад бас Game of Thrones эсвэл House of the Dragon-ы нэг анги дундаасаа ярилцсан сонгож байгаад үзэх боломжтой шүү. Та хэд маань итгэвтэй ярианд оролцоорой. За тэгээ мемүүд харъя. За Jedi юу? Jedi egg Sith egg гэдэг байна. Яг угаас тэ бүр яг ингээ харсан чи ман темк нэг бас ингээ харсан чи бүр яг байлаа шнэ. Бүр энээс илүү яаж таарах вэ тэ бүр яг энэ бүр яг Jedi энэ бүр яг Sith байгаа шүү тэ. Хөвгөлтэй таарсан байлаа. За энэ бас гоё. Одоо энэ юу юм шиг байгаа тэ? Нэг юм мартелд байдаг юм шиг. House мартелд байдаг юм. Юу гэхээр Tyrion-ыг Trial by Combat гэдэг өгөх гэж хахад Oberyn тэгдэг шүү дээ. I will be your champion гэдэг шүү дээ. Тэрэн дээр тэгсэн чинь хэм болвол Baelor чинь I will take Duncan's fight for Duncan's side гэлтэй. Бас одоо хин чин Baelor-ын чи ээж нь Merya Martell гаралтай хүн шүү дээ. Тэгэхээр Martell-үүдийн цус өөр байгаа байхгүй. Baelor is man of the people гэдэг. Энэ бас гоё. Гимзэмгүй хүмүүсийг хамгаалах хэрэгтэй гэдэг тийм. Иви энэ нэг амтан чаавас. Энэ яста нэг өөр өвдөлтэй юм байсан чаавас. Хөөхөд хөл гараад иврээс утсан чаавас. Тэ энийг бас тэгсэнтэй нөгөө уурдаа загнаад тэгс чинь хүмүүс яаж гинэ хин хөөрхөн амтны яга загнаж гинэ. За энэ өстой гоё. Эгон Таргариен мөртлөө хүсэхгүй байхад яагаад ингэж юм шахаад байгаа юм бэ гэдэг. Энэ манай эг юу хүссэн? Хөөхөн найтын төлөө байлдаж ирээ газар нутагтай болоод хөөхөн тариачин хийгээд магадгүй үхэр мөхөр тижээгээд хөөхөнтэй л тэгээ хөөхөн хоёр дахь үзэсгэлэнтэй охинтой сууж муугаа тэр нэг лордын те тэгээ хөөхөн энэ нөхрөөс яг үнэндээ хөөхөн минь Otta Hightower Alicent хоёрын тоглоомны хохирогч бас. За энэ нөхөр бол бүр том юмны хохирогч чаавас. Эгон байгаад хүсэхгүй багт чи боо юм болоод байгаа юм те. Хүсэхгүй юм шахаад. За энэ өстэй хөгжилтэй. You can't spell Baelor without Bay гэдэг байна шүү дээ. Baelor өстэй амир болж байгаа одолж байгаа. За энэ шүү дээ. Martell Energy дээдл доотлоо хоёр нь. За энэ болохоор энэ гурыг ярих юм бол одоо яг narrative зохиол талаасаа бол одоо манай дөрүүдэд одоо юм хүнд хэцүү гарч болохооргүй аминд тулсан ийм нөхцөл байдал болцсон бахад эцсийн мөчөд хүн ирж одоо өөрийнх нь талд орж байгаа ийм дүрслэл байгаа. Энэ эпизод бол миний all time favorite эпизодуудын нэг season 1-ийн 8 дахь эпизод The Lord of the Tides гэдэг эпизод holy fuck үнэхээр тасрах эпизод. Яг ганцхан энэ эпизодын ревю байхгүй байгаа шүү. YouTube дээр copyright-тай болсон байгаа. Тэгээд хэрвээ хүсвэл description хэсгээс татаж авч болно шүү. За. Энэ гоёараа. Baelor-ыг дэмжих гээд бэлэн байж гэнэ гэдэг шүү дээ. Baelor-ыг Duncan-ы талд орж Baelor-ыг Baelor-тай хамт тулдах гээд бэлдэж байгаа нэг гэдэг шүү. За тэгээд энэ эпизод бол одоо IMDb дээр өстэй байл. Хэдүүл IMDb нэг харна. IMDb удахгүй харна.
Winds of Winter хэзээ дуусах юм? Эндэгтэй амар гоо төрслөөс шүү. За. Өсөж гин үү? Хамт алимны юу дарс уух уу? Өсөж гин үү? Жиггэн найз аа. Ремон Фосо гэл жиггэн найз байгаа байхгүй. Данкиг зур хооллоо л явчих. За эхний анги дээр энэ нөхөр цацаг алдсан, хоёр дахь нөхөр дээр Сэр Арлины сэлмийг харсан, гурав дахь эпизод дээр хин эн чин заараа нөгөөтэн Thunder Chestnut биш Thunder штэ нөгөөтэн Chestnut энэ Thunder мөн шүү. Thunder камерлаа харж байгаа баасан. За энэ дээр Sir Otto Bracken унгасан. Дараагийн эпизод дээр юу болох вэ? Комент хийжээрэй. За энэ бас айгу гоётой юу байсан. Сүүлийн одоо энэ бол мим биш л те. За энэ дэр ингээд Game of Thrones байж болох хамгийн Aragorn-тай хамгийн одоо юу яах вэ те? Төхөхөө гэж. Jon Snow шиг одоо мундаг noble одоо юм зөв зүйлийн төлөө явдаг. Гэхдээ юм өөрийн дутуугийн комплекс бол байхгүй. Тэгээ Ned Stark шиг honorтой гэхдээ гинэн бол биш. Tywin Lannister шиг улс төрийн мэдрэмжтэй гэхдээ харгас биш. Тэгээд Aemon шиг одоо ухаантай гэхдээ одоо тэрийг батлах, тэрийг одоо хэрэгжүүлэх хүчтэй тий. Энэ бол мундаг юм аа гэж. Үнэхээр супер гараа байхгүй тий. Өнөөдрийн бичлэгтээ хамтайсан бүгдээр нь баярлалаа, сонирхолтой байсан гэж найдаж чинь. Тэгээ дараагийн эпизодуудаараа хамт байгаараа үзүр дээр ирээрээ ревю одоо дараагийн 2-7 хоногт бол маш гоё кинонуудын ганц хоёр ревюд орно. За тэгээ 3 сар гараад гоё влог орохоор бэлдэж байгаа шүү. Тэгээд тухайн цаг үед нь бас мэдээллүүдийг нь хүргээд явна. За үзүүрүүд маань гардагаараа 3 сарын 18-нд юу эхэлж байгаа. The Boys биш The Invincible эхэлж байгаа. Тэгэхээр Invincible-ийн үзүр гарна 4 сараас The Boys гарч эхэлнэ. The Boys-ийн үзүр бас гарна. Тэгэхээр та хэд маань сан сэтгэлдээ хуваалцаад яваарай. The Boys Invincible кино зурлуудын бүх ангиудыг үзүрийг нь бол одоо ингээ гаргаад явна. Хэсэг хугацаанд тэр хоёр үзэр давхцах юм байлээ. 7 хоногийн давхцаад явах юм байлээ. Хэдэн анги тэхэнгүүт double feature боيو нэг өдөрт 2 үзэр анги гаргаад ингээд явах ийм юмуд бас төлөвлөж байгаа. Тэгээ удахгүй зарлагдсан шүү. Тэгэхээр тэрэндээ бэлэн байгаарай. За 100-аас тэгээ House of the Dragon season одоо 3 болон юу Lanterns гэсэн цувралуудыг бас гараад явна. За одоо энэ хавар бас одоо Spider Noir гэж одоо Nicolas Cage-тэй маш сонин содон одоо Spider-Verse дээр анх гарсан дэлгэцэн бүтээлэр бол Spider-Verse дээр анх гарсан хар цагаан ертөнцийн детектив noir жанрын Spider-Man-тэй юм цуврал гэхдээ live action боيو бодит зургийн алтай юм цуврал гарч байгаа. Тэрийг бас гаргах санаа бол байна. Үзүр зохион байгуулж үздэгэх санаа гаргах одоо би гаргаад байх ч байх үзүр зохион байгуулах санаа байна. Тэгээ тийм учраас бид нар дээр нэгдээрээ хамт байгаараа donation хийж дэмжээрээ хамтран ажилласан Central Park Lounge хамт олно баярлалаа. Дараа дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.